Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. I am Motors. I am what I am. Nutri-Day Mongolia. Simple Zailing application. MFT Forex. Oxbar. Skytling үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай. Дараа төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчид одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчлэгээг аван урамшууллын эрх цуглуулж мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг болохоос гадна бусад дижитал бэлгүүдийн эзэн болох боломжтой. Өчсөн төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчид 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой. Тэгэхээр энэхүү аздууд маань 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30-ны өдрүүдэд тус сошиал хуудасуудаар маань шууд тодруулагдах болно. Ханя, хөөе, хайраа. Аялаа. Digital картаар цэнэглээд хөлөг онцоор аялаа. Датагаа аваад хосороо далаад ихсээр аялаа. Багцаа юудаад хосороо хөлөг онцоор аялаа. Skytling үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай. За сайн байцгаана уу манайхан podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Power by Airplane. Аялыг хөгжиж өрөөтэй явдаг байгаа. Тэгээд podcast room-ыг байнга дэмжиж ажилладаг MFT Forex, Oxbar, Bacchus-ийн хамт олон мөн Nutri-Day бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаад бол Simple Zailing application мөн I am бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За ингээд өнөөдрийн дугаарт маань SJABS багийн тамирчид хүрэлцэн ирсэн байгаа. Санчир мөгийн зэтүүлэнээр хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу. Ямар сайн хүмүүстэй доор дарж байгаа. Ойр дуулцаг хүмүүсээ. За тэгэд би ер нь бол подкастын өмнө хэлээ л дээ. Одоо угаасаа бид нар чинь энд ингээд суугаад бүх юмаа засаад рэкэд артал бидний өмнө нь бол тодорхой хэмжээнд юм яриа өрнөдгөө. Тэгээд тэр яриан дээр бол бид нар айгүй гоё чөлөөтэй байсан. Тэгээд тэрэн шиг гоё чөлөөтэй байхаа тий. Бахаа гэх. Байж чадахыг нэг л юм байна да. За тэгээд сонь сахаа юу яцгаан сакс дуусчлаа штэ тий. Сакс дуусчлаа. Тэгээд цаашаа ер нь финал миналаа үзэж гин. Энээс ер нь сакс сонирхолтой байна эсвэл залах ч юу. Би үл яг үнийг хэлэхэд яг Apes нодлон бол би бүр финалыг үзээчгүй. Энэ жил бол одоо ер нь бол нэг яг үзэж байгаа. Тааралд бол үзэж байгаа юм уу? Тиймэрхүү байдалтай байгаа шүү. Та хэд маань одоо яг Apes-ийн улирал дуусчихаар цаашаага финалаа үзэж гин үү? Яаж гин? Яг хоо бүтэн тоглолт бол үзээгүй зүгээр яг Facebook мөнгөс ингээл жоохон мэдж байгаа л яг сүүлийн 4 сүүлийн 5 минут ч юм уу гинт тэрийг орж үзэл. Тэгж байгаа. Тэгэхээр яг нэг ингээ үзэл суухаар бүр утгагүй санагдаад ингээд. Ер нь бол жоохон багаар юм сэтгэл зүйн авцсан байгаа шүү дээ. Тэрнээс ингээд бүр улам нэмээ ингээд зовоох гэдэг юм санагдав. Яасан бэ? Ингээд зүгээр шалгаар юм бод. За мөгийг үзэж гин үү? Үзэж чадахгүй. Энэ үүдэх юм бол нөгөө сая лиг үеэр бид хичээл лиг өөр амар үздэг байсан шүү дээ. Яг одоо гэх юм бол ер нь нэг хальт хоол моол идэх эсвэл зүгээр тавиал сонсоол байж тэгэл яг сүүлийн энэ очсон уу за гэл тэгж байгаа шүү. Яг лиг үеэрээ бол бид чи багаараа энэ инглээ тэр тэглээ гэл хоорондоо яриад өрөөрөндөө лүг твгээр амар үздэг ус. Яг тэгэж бол нэг үзэхгүй л. За. Би бол яг заримдаа л яг бүтэн үзэж байгаа. Заримдаа тэгээд яг өөр юм хийж таармараад нэг сошиалаас амар их мэдээллүүд нь бол авчаад байгаа юм бол тиймэрхүү заримдаа үзээд заримдаа үзэхгүй юм бол. За энэ жилийн Apes-ийн үйлрэл ерөнхийдөө тоглогчдын зүгээс өөр өнцгөөс одоо хүмүүс л одоо дандаа их хвчлэн Facebook, Instagram дээр уусаал ингээл хитэн талгаа гараал сайхан талцаал хитэн тоглолт гарлаа инглээ тэглээ гэл хоорондоо хэрүүлийг бол бид нар угаасаа харж л байгаа. Тэгэнгүүт яг тоглогчдын зүгээс харангууд Apes-ийн үйлрэл ер нь энэ 24-өөс 25 оны үйлрэл ямар хоолж өнгөрөвдөө.
Надаас эхлэх үү? Хамаагүй. Би тэгэл зүгээр ингээл сууч. Яг ер нь бол амар юм адармаатай л үлрэл болж өнгөрлөө. Дасгалжуулагчаа сольсон, легионеруудаа сольсон. Одоо тэгэл лигийнх нь манай огч амар уналтай байхад хөгжөөнд дэмжигчид хүмүүс нилээдэн пост хийгээл. Яг тэр үеэс л би яг одоо энэ эйпсийн болоод байгаа юм драма гадуур яригадаад байгаа яриануудаас юм ангид зүгээр сагсаа тоглоё л гэж бодвол тэгэл сүүлийн үед тэд нар нэг нөлөөлөхөө болцсон шүү дээ. Зөв. Тэгэхээр яг асуултынхаа хариултыг авсангүй л дээ. Эйпсийн үлрэл яг энэ жил яг ямар болоод өнгөрсөн гэсэн үг юм. Багийн хувьд бол финалд гарна гэсэн зорилготой байсан. Тэгэл бүтлгүйцсэн. Зөв. За, санчрийн хувьд манайх чинь санчрийн хувьд гэж үгээд бүр нэг юм. манайх чинь энэ үлрэл бас 3 тойрог тоглолт хийсэн. Энэ жилийг 3 тойрог явсан. Тэгээд 3 тойрог яваа нэмээд майнерстай манайх бас олон тоглолт хийсэн. Металтай 7 тоглолт хийсэн гэдэг ер нь нэлээд урт үлрэл ард гарсан л да багаараа. Тэгээд яасан яг хөө зорьсон зорилготой багаараа хүрч чадаагүй. Тэгсэн хэдий ч бас яг ер нь бол чамлахааргүй л ер нь бас амжилт үзүүлсэн. Тэгээд ер нь бол энэ дээр илүү ер нь одоо энэ зүйлээс илүү хүч аваа. Тэгээд улам л урагшлахыг л бодож байна да ер нь бол. Тэгээд багийн зорилго бол угаасаа ер нь бол бас энэ жил аваргын төлөөлд ярьжсэн. Тэгээд тэрэндээ чадаагүй тэгэл. Ямар ч урт үдэлтийг гоё бэртэл гэмтэлгүй багаараа гоё ард нь гарч чадсан даа л баярлж байна да ер нь. Одоо нэг юм гэмтэл бэртэлгээд нэг юмнууд бас айгүй их гай болчлоо гэж би бас хараад байгаа байхгүй тий. Сая жишээлбэл яг сүүлийн металтай хийсэн тоглолтын дээр бас зөндөө олон тоглогчд гэмтлээ. Цэлмэг тоглосонгөө. За тэгснээ крисийн гэмтлүүд бас нэлээд нөлөөлчих шиг боллоо. Ер нь одоо нөө нэг юм байх ёстой орон зай нь одоо гэмтлээс болоод тоглох боломжгүй болж байгаа орон зайнууд дутагдж штэ тий. Тэгэхээр тэд нар ер нь яг талбай дээр байгаа тоглогчдод хэр их нөлөөлж байна. Тий, ер нь бол их нөлөөлсөн шүү дээ. Ер нь тэгэл бас гинт угаасаа бид нар чи яг бөөндөө цул гэж нэг ингэж явж байгаа л замынаас ингээл бэртлэр ингэж тоглож алдна гэдэг бол бас багт амар хүн дээр тусч байгаа ер нь бол. Тэгэл угаасаа энэ тийм тоглолт амар л нэгэнтэл яг бидэнд ингэж хэрэгтэй байсан юм чи тэгээд нэг тим юм надлага болчихоор тодорхой хэмжээнд ер нь бол бас хүн дээр нөлөөсөн ер нь бол. Гэхдээ ер нь яад юм. Би одоо жишээлбэл нөө нэг юм тоглогчийн гэрээг нүдээр харж байгааг учраас мэдгүй л байна л да. Олон улсад яад юм байгаа. Зүгээр хэрвээ тоглогч зүгээр ингээд өөрийнхөө юунаас болоод хитрхи олон гэмтээдэх юм бол одоо нөө нэг цалингаас нь хасан ч гэдэг юм уу. Эсвэл бол багаас хариуцлага тооцсон ч гэдэг юм. Тимнүүд ер нь байд юм уу? Сэлэмгээ. Ер нь бол гэрэг харсан байгаагүй л тэгтээ яг нөгөө нэг бэртлийн шалтгаан нь яг ямар байдлаар гэдэг нь айгүй чухал та. Жишээ нь одоо нөгөө нэг тэмцээн уралдаан бэлтгэлийн үеэр бэртсэн бол ер нь бол тийм заалт бол би хараагүй. Харин өөр зүйлээр бэртсэн бол бас энэ чинь нэг өөр асуудал шүү дээ. Жишээ нь одоо найзуудын заал хавалт те. Яг би тэгж явдаггүй л та эсвэл өөр ингээд өөрийн хариуцлагагүй байдлаас олж багт ингээд тохирол учруулсан гэж үзэж болно шүү дээ. Ер нь бол ингээд өөрийгөө ингээд бэртээсэн ч юм уу те. Тийм байдал дээр арай өөрөөр яригдах. Тэрнээс яг гэрэн дээр бол яг бэртсэн бол ингээд ийм тийм гэсэн заалт байгаагүй шиг санагдаж байна ер нь бол. Гэхдээ хөөсө тэгвэл жоохон онцгүй шүү дээ. Зүгээр ингээд тоглож ийснэ те гимтцэн чи чи гимтчлээ гэснээ шууд цалинг чинь тэдийг нөхгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудууд зүгээр байх үе гэж бодоод би зүгээр асуусан юм. Гэхдээ хэрвээ зүгээр тийм заалт байх юм бол энэ чи жоохон шудраг бос үстэй. Ерөнхийдөө бол тийм багийнхан төлөө тоглож байгаа. Тэгээ гимтчүүл бас асуудалтай л та. Тийм. Тэгсээ тэрэн дээр хариуцлага өгөх юм бол энэ шал утгагүй асуудал болчих юм шиг санагдаад байна л да. За хэдүүлээ сая би ч бас энэ жил яг эпсийн бас бүрэлдэхүүнд тоглоогүй ч гэсэндээ бас ингээ байсан. Гэтэ одоо яг ингээд төлөөлөгч гээд ер нь баг болгон л төлөөлөгчтэй болчих шиг боллоо л доо. Тэгээд би бол яг тэр 7 дахь тоглолтын дээр байсан, очиж үзсэн. Тэгээд мэдгүй надад амар хэцүү байсан.
Та хэд ер нь хэр байсан бэ? Яг би болохоор гэтээ би ингээ өөрийнхөө өнцгүүдийг бол ерөнхийдөө Facebook энэ төр дээр бичээл яваад байгаа. Та хэд хэрэг харсан уу хараагүй юу? 3 тагалт дараалж хожичоод 4 тагалт дараалаад хожигдно гэхээр хэцүү байсан баха. Яг сүүлийн тоглолтын дараа ер нь багийн уур амьсгал ямар байсан бэ? За тэгэл одоо дууссан юм чи яах вэ гэсэн. Яг би тухайн үед бол Facebook-ээ устгацсан байсан. Хүмүүсийн пост-мостыг нэг сонирхгүй гэл устгацсан. Face-ээр юу болж байгааг ч мэдэхгүй байсан. Тэр нэг баясайхан миндаа 2-2-1 бичлэг яваадсэн шүү. Тэр мөрийг ч мэдэхгүй явж байгаад сүүлд лиг дуусны дараа үзээд өө энэ юм биш тэгэл гэсэн чи манайхан шаалаадсэн шүү. За 7 дахь тоглолтын дараа манай хоёрт хэр санагдсан бэ? Нэг тийм амар бүр зүр яг багаар ер нь бол яг л хамт байж чадсан. Тэгээд тийм амар бол бүр хүмүүс яг яриад байгаа шиг тийм амар юмд бол унаагүй ямар ч гэсэн. Нэгэнтэй л угаасаа ялж ялагдах нь яг л энэ саксны угаасаа юм. Одоо угаасаа л байх ёстой зүйл нь болохоор манайх тэр өдөр ялагдсан. Ялсан бол бид нар жаргалтай байсан. Ялагдсан бол тэгэл адилхан л мэдрэмжил байх байсан баг. Ер нь л тэгээд тийм болохоор нэг тийм амар тэрэнд бол унаагүй зүгээр яг хуу тэгж хожигдоод ер нь бол одоо тэгээ энэ зун одоо амар тийм юу байх ёстой, юун дээр ажиллах ёстой, яах ёстой гэдэг амар бас ойлгосон зөв талаас нь харуул ер нь бас тэгж зөв талаас нь л харъя гэж утсан юм л тэгээ ер нь бол өөрсдөө дутуудлыг харсан өөрсдийнхөө юм хийж чадахгүйгаа зүйлүүдээ мэдэрсэн тийм болохоор тэгээд бүгд л ярьсан тэгээд тэрийгээ одоо бөнхөрөл сайжруулах хэрэгтэй л гэж зөв талаас нь харах хэрэгтэй болов гэж бодож байна. За 7 дахь тоглолтын дээр санаа оноо байна үү зэрэг юу? Яг 7 дахь тоглолт гэхээс илүү яг би яг энэ цувралыг ер нь бол үзэгчийн юмар үзсэн ер нь бол яг бүр ингэж одоо мэдээж би Apes-багт харьяалагддаг. Гэтэ ингэж яг үзэгчийн юмар үзэж байгаа байхгүй яг ингэж одоо илүү одоо яг ингүүлтийг нэгтэй иймэрхүү маягаар тэгэд яг ер нь бол металл өнгөрсөн жил яг металлд байсан болохоор яг металлын бас уур амьсгалыг нь мэдэн те ингээд ямар хүчтэй баг үлээ те. Тэгээ энэ жил яг 3-0-оор хожиж ирсэн шүү дээ. Тэгэхэд бас тэгсэн ч гэсэн ингээд ер нь ихэнх нь ингээд цоврал дууссан гэж бодож ирсэн шүү дээ ер нь бол. Тэгэл ер нь бол бараг 75%-тай 80%-тай те. Тэгээд яг яаж ирсэн юм ба. Тэгэл яг тэгсэн ч гэсэн ингээд нэг л юм айцтай те. Яг л яг металл ч ер нь бол ингээд стил зүүн амар өндөр баг хгүй бүр ингээд тэрийг би яаж мэдсэн бэ гэхээр өнгөрсөн жил бас Apes металл хоёрын цувралс дагаан тоглосон шүү дээ. Тэгэхэд яг металл 3-1-ээр тэргүүлж исэн. Тэгээд яг Apes 2 дарааллаад хожигдсан шүү дээ ер нь бол. Тэгээд 7 тоглолт гарч байгаа байхгүй юу. Тэгэл яг би чи яг металл байсан би чи бүр ингээд амар ингээд тийрээд байгаа байхгүй ингээд бүр ингээд яа ингээд дуусгачих байсан эрт дуусгачих байсан ингээд би чи нэг л ингээд миний сэтгэл санаа ингээд тавгуутай л ингээд яг яаж ч би чи нөө Apes металл руу орсон үед тэгэл ингээд хуучин багтай ингээд 7 тоглолт нөөжд бол амар ингээд харамсалтай үйл явдал болдог. Тэгээ би ч өөр амар тийрэл тэг металлын хэд ингээд буцаад багаар явж байсан байхгүй юу. Тэг металл тэгэл яг оройн ингээд бас ингээд бид нэг яадчихсан маа ингээд маргааш яах юм ах уу гэл би чинь жоох ингээд сандарцсан. Тэгсэн чинь тэгэл яг металлын хэд бол те зүгээрээ шаан те зүгээрээ хожно гэл ямар ч юм юу байхгүй сэтгэл хөдлөл байхгүй ингээд амар юм туршлагатай бас юутай санагдсан. Тэгэл бүгд нэгээс 2 пи уугаад нэг нойрны юм болохоор тэгэл унтаал маргааш нь орсон тэгэл хоцсон. Тэгэл яг 3-0 ахад бас ер нь ингээл айцтай л аваадсан юм бол тэгээд яг 3-1 болсон 3-2 болсон 3-3 болсон тэгэл ялчгүй тэгэл 7 тоглолт хожиж байгаа юм чи тэгэл бүр ингээл яг ингээл толовч нь тэр үед бас нөгөө нэг бас нэг шүүгчийн шийдвэрээс болоод нэг эвгүй гарцсан шүү дээ. Тэгэл би бенч дээр суужсэн толов ирж хажууд уйлаад бүр ингээл ер нь л амар үцгэд бол бүр амар хэцүү байсан. Тэгэл яг ингээл бүх юм ингээл оронгоор ирэхэж байгаа юм чинь тэгээд бас дэлхийд баг 2 дахь тохиолдол болчихлоо шүү дээ. Тэгэл толоо уйлаад тэгэл ганц тэгэл яг ингээл багийнхаа тоглогч нарыг харангуут яг ингээл үлцгийг нүүдтэй ингээл царайнаас нь хараад ингээл бүх юм ингээл дуусныг ойлгож эхэлж байгаа хөөх. Тэгэл ер нь амар хэцүү байсан яг үцгэд. Тэгээд яг би бол өөрийнхөө яг энэ цувралд яг нэг амар юм тус болно гэд
бүр нэг нөлөөлөх үс тус болно гэдэгтээ бол мэдээж би тийж итгэлгүйс яадаг л угаасаа яг Санчир Миндах бид гурав бас амар хэцүү байдалтай байсан. Яадаг л Тулуу Крис хоёр яг 2 3 дээр ингээд угаасаа яг гарах нь ойлгомжтой. Тэнгүүд Санчир Миндах бид гурав яг нэг 20 минутыг баг нэг хуваадаг байсан тий. Яг ингээл айгүй хэцүү тий. Бид гурав бас ингээл багийн төлөө ингээл бэлтгэл дээр ингээл цэвэр өрсөлдөж байгаа байхгүй. Тэнгүүд тэгэл яалтчгүй тэгэл Крис Тулуу ингээд Крис Тулуу хоёрын нэг зайг бид гурав нөх ингээд хэрэгтэй болж байгаа. Тэнгүүд яг ингээл зарим үед чинь ингээд яг өөрийнхөө тоглолтыг гаргаж чадахгүй нэг 2 3 минут болоод бид гурав дандаа ингээд нэг солигдох байдалтай амар юм хүлдүү орж гардаг байсан яг ингээд тэр бас амар том асуудал болж ирсэн яг энэ болохоор яг нөгөө нэг 2 легионертай байх шийдвэрээс болоод яаж жоох тэгээд яг тухайн баг ямар тоглогч авчих уу ямар байрал дээр явах уу гэдэг Podcast Room-ийн хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр бид та бүхэндээ микро зээлтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр за нийгмийн даатгалын шинтгэл төлдөггүй бол яах вэ гэж юу? За тэгвэл Simple дэх найзууд нь хэрэглэгчдийнхээ хүсэлтээр за микро зээлийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Хуваараа бизнес эрхэлдэг. За фриланс ажил хийдэг хүмүүс маань зөвхөн дансны хуулгаа оруулаад л 2 сая төгрөг хүртэлх зээлийн эрхээ шалгаж за зээлийн хүсэлтэд илгээх боломжтой болж байгаа юм байна. Гэт Podcast Room-ийн хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За одоо тэгвэл ийм ярив. За юунаас болчихв? Ямар сул талаа нөхөөгүйгээс болоод 2 жил 3 жил дараа л ажигдчих юм металт ч 2 жил дараа л ажигдчихсан уу? За энэ учир юунд байна? Та хэд өөрсдийнхөө өнцгөөс юу гэж бодож байна? Надад бас өнцөг байгаа шүү. Одоо хэдүүлээ би одоо ямар бас ABC хамралтай гингүүтлээ магтах албагүй шүү дээ. Тэгээ миний би зүгээр л яг хаа үзэгчийн нүдээс би бол нэгдгчмээр байсан гэсэн юм бол надад байгаа. Миний хувьд гэх юм бол яг манай 4-р үе дээр амар муу байдаг. Дандаа 4-р үед контрол алдаал нэг 10 20 оноо хожиж явж байгаа л тэрийг нэг бол бариулаа хожигд нэг бол тэр нь нэг оронтой тоороо болоод ороод хожигдоодсэн сүүлийн хэдэн тоглолт 5 тоглолт гарав баг 4-р үед 10 20 оноо илүү байж байгаа л дандаа бариулж байсан. Тэрнээс амар нөлөөлсөн юм бол гэж бодож байна. Тэгэл 2 жил дараалж хожигдлоо. Ер нь тэгээд айгүй эртэл жоохон баярлцсан л та. Ер нь айгүй эртэл баярлцсаных болов гэж бодож чинь тэгээд мэдээж эрэг тэгээд 3-0-өөс эргээд ирнэ ч бас хин ч нэгтүүд дийлэн бас санахгүй шүү дээ. Тийм чинь айгүй эртэл баярлал дараагийн зургийг харах ч юм уу тэгэл айгүй эртч баярлж ин цэвэр дээр нь бас өөрсдийнхөө ур чадвар тэгээ багийн бас метал багийн бас энэ эргэж ирж байгаа шалтгаан бол метал бол бас маш том хэмжээний жинхэнэ хемистри үүссэн байна тэр багт тэгээ багийн бас ийм коллектив юм ийм гоё ч болохоор бас ингэж ирж чадчих байгаа болоо гэж бодож байна. Юмд л эртэл баярлж болохгүй байна л гэдгийг юу ойлгож байна доо ер нь л. Ер нь л яг 3-0 болцсон байхад багийн уур амьсгал бол ер нь хожигдсан байсан уу? Ерөнхийдөө ер нь бол жоохон тайвшрах маягтай л байсан шүү дээ ер нь л. Гэхдээ ямар ч хүн тайвширна л та тий. Тэгэхээр би л магадгүй зүгээр тоглож байсан бол дотор нь бол тодорхой хэмжээнд бол ийм хин нэгэн тайвшир гэж хэлээгүй ч гэсэндээ ийм дотоод ухамсарт нэг юм тайвшрал бол явчихж байгаа. Би бол байсан бол тэгэх байсан хаа. Зүгээр л ингээ хөндлөнгийн нүдээс харахад л за болчлаа. Би чинь бүр юу 2-0 дээр л за ер нь одоо л аваа ичин да. Би яг дотороо тэгж бодож байсан байхгүй. За бөмбөг бөөрин хий. Яаж хийж яагаад нэг 2-0 болгочих гэж би бодож байсан байхгүй. Бүр яаж хийж байгаа л 2-0 болгочих. Тэгэх юм бол аваа ичин да тий. Одоо ч 4-2-оор аваа ичин да гэж би бодож байсан. А магадгүй зүгээр метал Apes 2 1-1 болоод ирэхэд айчж байгаа байхгүй. Би бол яг айжсэн. За 1-1 эсвэл метал цувралыг хожоод эхлүүлчих юм бол ер нь эвгүй дээ гэж бодож исэн чинь 2-0 бүр 3-0 болоод ирэнгүүт за окей давай гэж бодсон. Гэхдээ ер нь бас тэгэл 3-0 байсан ч гэсэн манайх ил тоглолтыг илүүрхэж явж исэн үе зөндөө байгаа. Тийм шүү. Тэрнээс бас эргэж ирээд 3-0-ыг аваад хийчихэд металын бас эргэж ирж байгаа нөхцлүүд нь бас айгүй тийм бас хүчтэй байсан л та. Тоглолтонд ч эргэж ирж байгаа, цувралт ч эргэж ирж байгаа.
Тэгэхээр сэтгэл зүй бас сайн байна. Ер нь бол яг сэтгэл зүйтэй яг одоо жишээ нь ингээд 3-0 байх ч одоо жишээ нь Италийн хувьд бол те ингээд бараг дууссан те одоо ингээд яолаа те. Одоо ингээд бүгдээр ингээд ямар ч дарамтгүй яа те. Тэгээ нэг хожоод ирэнгүүт бидний ингээд сэтгэл зүйний одоо ингээд те ингээд байршил ингээд нэг багаар ингээд штэ. Тэгээ за ингээд нэг хожицсан. Ер нь бол тэгэл яг тим байдалд орчвол яг нэг тоглолтоор л явдаг л та. Ер нь бол тэгэл яг 3-2 болонгууд ингээд ABC сэтгэл зүй ингээд солигдоол те. Тэгээ 3-3 болчихгоо тий одоо бүр ингэ давааг авчиж байгаа шүү дээ. Ер нь л яг сэтгэл зүйрлэх та. Гэтэ нэрээ тэгж бодож YOLO гэвэл бас амар шүү дээ. Яг нэг тоглолтоо бодож тоглоно шүү дээ. Угаасаа энийг л хожино гэсээр адил. Тэгэл нөгөө плей-оффын доллар очих нь шүү дээ. Яг плей-оффын юмнууд л ер нь яг одоо нэг NBA-д ярьдэж плей-оффын тоглолт ч юм. Улиралд бол яах вэ наач плей-офф иргэд ирнэ гэл. Яг тэр шиг тэгэл плей-офф бол шал өөр байдаг гэдгийг л ингээд бас харуулж чадсан л хэл таа. Тэгэд яг ийм нөө нэг жижиг юмн дээрээс нэг том суурлын юм амар иргэдэн штэ. Ер нь бол яг ийм жижиг ийм момент дээр ингээд сагс ингээд тэр чигээрээ иргэдэн штэ. Ер нь бол бас тиймэрхүү юмнуудаас айгүйх болсон юм байна. Яг одоо зүгээр ингээд 7 дахь тоглолтын дээр бид нэр ингээд хожигдчих таа гэж яриад байгаа болохоос одоо Эбсийн гаргацсан байгаа амжилт бол хангалттай сайн амжилт л та. Тэгэхдээ энэ амжилт руу гарч ирэх гээд бас бид нар чинь дундаа замдаа унтсан байгаа шүү дээ. 7 хүртэл унаа дунд нь багийн chemistry хүртэл бүр ингээл хог новш болсон л байлгүй дээ. Олон угсаал хин л олон ажигдаад бүгдийг нэгэд байж байгаа хөтэй. Тэгэхээр тэр мэр үеийг даваад тэгэнгүүтлээ юуны бүсийн финалд гарч ирээд 7 тоглолт хийчихнэ гэдэг чинь чамлахаар амжилт бол биш. Гэхдээ миний бодлоор зүгээр яг хожигдол дээр тулгуурлаад ярих юм бол би зүгээр энэ лаалаа гэдэг хүнийг авчиж болтгоо мө гэж бүр амар их бодсон. Нэр би одоо зүгээр хийлчихээ л та тийм үстэй зүгээр миний л бодол би яг буруу бас ярьж иж магадгүй зүгээр минийхаар бол нэг тийм толгоогүй л санагдаадсан нэг юм амар олон хүний үгэнд автаал би ингээ хараад ахад хийсэн ингээд ингэчээж тэгчээж гэсэн юм болгоныг ингээ толгоондоо нааж явсаар хагаад өөрийн гэсэн шийдвэргүй болцсон тэр хүн чинь тэгээ өөрийн гэсэн шийдвэр байхгүй хүн хажуугаас нь юм хэлдэг. Тэгээд мэрэгжлийн хүн биш вэ гэж би хараад байгаа байхгүй. Мэрэгжлийн тасгалжуулагч биш юм уу даа л гэж би бодсон. Тэгэхгүй ингээл нэг юм яг нэг тийм яг юм сагсан бөмбөг сууртай биш хүмүүс хажуугаас нь ингээд үг хэлэхээр тэрийг ингээд тусгаж аваад ингээд стикерээр бол ингээд наагаад компьютер дээр стикер наасаар агаад нэг юм зузаан болчихсон шүү дээ. Яг тэгээд яваад байгаа байхгүй. Тэр хүмүүсийн хийсэн үг болгоныг өөрийнхөө шийдвэрт ингээд оролцуулаад байгаа нь буруу юм уу даа л гэж бодогдсон. Тэрнээс биш тэгээд бас манай дээр өлзийг бас яагаад дандаа нэг дээр тоглоулаадсэн бас жоохон буруу ч юм шиг зүгээр санагдсан шүү дээ. Нэг дээр ш. Өлзий бол миний бодлоор яг хоёр дээр л тоглолдог юм байна. Илүү үр дүнтэй байх юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэг санагдсан уу? Би бас энд бас нэг Жон гэдэг. Яг тэ уусаа Жон гэж одоо подкаст хийсэн юм чи Жон гэдэг. Юу өлзийг хувьд бол энэ жил бүр яг бүр цэвэр бүр амар их бүр бөмбөгийг бол бүр үнэхээр тулшээрсэн те бүр ассист нь ер нь дандаа л 7-8-аас тийшээ. Өлзий дээр ирдэг шүмжлэл яг уу ийм байсан л та нөгөө нэг холбогч биш те. Тэгэд ийм илүү хувийн ур чадвар те ийм айса тоглолттой. Тим шүмжлүүд айгүй хэрдэг байсан. Тэгээд яг ийм багийг тоглоулахгүй юм ч юм уу те. Тиймэрхүү юмнууд амар хэрдэг байсан. Энэ үлрэл үлзий бол бүр үнэхээр бөмбөгийг бол бүр үнэхээр шеэрлсэн бүр дандаа ассистент дандаа л 7-8-аас тийш. Бас ингээд яг уусаа бас үлзий уусаа холбогч дээр номер 1 сонголт л доо. Тэгээд яг холбогч дээр тоглоно гэдэг чинь өөрөө айгүй том хариуцлага. Яг ингээд бас тэр багийн толгоол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас ингээд зарим манайх ч бас нэг дээр бас Эрик л орж ирж байгаа шүү дээ ер нь бол тий. Тийм хөлөрлийн дундуур ганаа нэг хальт орж байгаа. Тийм Эрик бас зарим үед айгүй сайн байсан. Тэгээд зарим үед ингээд бас ингээд болохгүй байгаа. Тэнгүүд яг ингээд үлцэгөөс өр сонголтгүй болчих жоохоо. Крис болохоор бас нэг юм ярьдаггүй айгүй татгаш байгаа юм. Тэгээд ингээд багийг бас ингээд нэг юм манлайлах чадвараас арай нэг юу юм уу. Яалч угсаа үлцэгөөс өр сонголт байхгүй л те. Тэгэд өмнөх асуулт нь юу лаа? Асуулт жоохоо. Тийм. Тэр хүн бол бүр яг явдаг хошин шог аа. Тэр үний арт ингээд камер тавьчвал бүр ингээд бүр амар контент гэхгүй бүр тэр хүн чинь ингээд ийм амар татвар тамиртай бүр яг ингээд те ингээд
тоглогч нартай ингээд ус сандаг ер нь бол ингээд яг гаднаа ингээд амар юм nice аваад гэхдээ ингээд чи сайн чи ингээд тэнгуүтэ дотроо ингээд аль хэдийн ингээд те чамаа нэг шийдэх маягтай те ингээд яа тэр үний бас ингээд гаргаж байгаа үйлдэлтүүд галзуур ш тэгэл нэг хожихороо бүр галзуур нь те би санд юм металлын 2 дахь тоглолт дээр хоцсон тэгсэн чил нэг ганцаараа ингээд талбайн голд очсон тэр дээр ингээд нэг юм руу заагаал цасаад байна ингээд тэгэл ингээд гайхал тийш харсан чинь юу ч байхгүй заяа тэгсэн чинь нэг шилний цаана ингээд нэг юм том камер байгаа л гэж бодсон юм шүү яг ордог томоор харуулдаг тэгээ жоох нөгөө нэг хүүхэд нь багтээсэн тэгээ явцсан тэгэл одоо хүүхэд нь ингээд үзээл сууж ийн гэж боддсон юм шүү тий одоо мат болохоор ингээд бас жоох юм үл ойлголцлоос болоод явцсан тэгээд бас тэр хоёр нэг хүүхэдтэй лаалаа мат өөр жоох юм хоорондоо юм жоохон бифрэх үе байдаг. Тэгэл яг яасан л та манай хүн яг талбайн голд очил ингээл зогсон тэр камер ингээл лаалаг зүүмлээ тэ. Тэгээд ингээл матаа гэж нэг мэрэд байхгүй. Тэнгүү тэрийг матаа ингээл үүсцэнтэй. Пста металлыг хоёр очичлаа штэ гэх нэг тиймэрхүү тил тавна гэж бодсон юм уу яасан ингээл талбайн гол ганцаараа бүр галзуураа тэгэл яаж ч өнгөрсөн жил бас металл 7 тоглолтод очигдсан тэгэл амар юм бүр ингээл яг юу ховцсайлах өрөөнд ингээл дандаа ингээл те ингээд хожно гэж ярьдаггүй дандаа бүр ингээд бот цохин цүм цохин гэж ярьдаг те бүр тийм хүн биш тэгэл яг юм бага байдлын гэсэн нэг юм хошин шогийн те нэг юм тэгэл яг ерөөсөө ингээд яг эхний ч үгийг заримдаа ингээд авахгүй ингээд яг гаднаа ингээд окей гэсэн нэг тандаа өөрийнхөө зүтгэдэг те бүр ингээд яг ингээд тэгэл яг битүүрийн харилцаач гэсэн амар юу гэсэн л та амар муу эсвэл ер нь бол тэгэл за энэ хүн угаасаа би яг юу ч хэлээд угаасаа яахгүй мэн тэгээд би яг гараг юм би тэг гараад тэг суугт суугаад угаасаа хэрэглэдэд ямар ч хэрэггүй угаасаа яг ялангуяа тоглолтын үед тэр хэрүүлж угаасаа амар юм багт амар юм муу байдлыг үүсгэнтэй тэг ер нь бол би таалаад ер нь бол ингээд яцсан ер нь бол түнжин муу байсан юм биш үү те тийм ер нь тийм тэгэл гаднаа ингээд бит өөрч тэгэл тийм та хоёр гэж чинь та сайхан харагч тэгэл дотроо бол тэгэл яг хин хиндээс халаавчтай ч юм уу те нэг тиймэрхүү байсан тэр хүн бол бас явдаг хошин шогоо бас. Тэгээ ер нь лаалаж гэлтэхгүй ер нь тоглогчид асуужуулагчдын хооронд ер нь Монголын лиг дээр хэр их асуудал байна. Та хэдийн одоо найзууд донд чинь ерөнхийдөө тиймэрхүү зүйлс хэр анзаарэгдэж байна. Ялангуяа Монгол тоглогчид гадаад асуужуулагчтай. Манай хувьд бол лаалагч юм болохоор нэг тийм юу штэ. Тийм чанга диктатуртай хүн биш зүгээр ингээл байгаад идэг. Бус коучнэр болохоор бүгдийн амар загнаал чи энийг хийвэл хийж чадахгүй л ингээ энэ багаас зайл бенчтэй суу гэх нэг тиймэрхүү зарчимтай хүмүүс байгаад ирсэн шүү дээ. Лаалагаа өвдөх юм бол тэгэл галцоо. Зүрийг лаалаа гэж хэлгээд л бүр яг инээд үрч байгаа бүр яг. За лаалаа дээр тийм байгаа юм уу тий. За санчир лаалаа дээр юу гэж бодож байгаа вэ? Лаалаггүй. Head coach дээр. Лалат 2 жил 2 удирдал хамт лалагийн удирдлагаар тоглож үзлээ тэгээд ер нь бол бас манай хоёрын хэлээд байгаа ч гэсэн яг байдгал зөвлөлтэй. Тэгээд яг л таны хэлээд байгаа ер нь бол тэр нэг хүн болгоны хэлээд байгааг ингээд наах гээд эсвэл ингээд бас яг дутагдaltaй тал биш үү? Тэнгүүд дутагдaltaй тал нь хамгийн том тал нь яг таны хэлж байгаа тэр байхгүй. Ингээл хүмүүс нь зүгээр нэг комент хэлж нэг ингэж болохгүй юм тэгч. Тэр болгоно яг ингээ наах гал ингээд тийм тэр нь жоохон амар төвөгтэй санагдсан. Тэгээд би одоо тэрийн сүлд эсвэл хүнд эсвэл тийм гоёрогдох гадаад юм уу эсвэл үнэхээр л яг нэг өөрийн гэсэн шийдвэр байхгүй байгаа нь л жоохон. Тэг яг ингээл 7 тоглолтод бас ингээл тулсан газар ингээл яг ингээл яаж хаад ингээл манай хүнд ч гэсэн юм плей байхгүй болж байгаа байхгүй бас ингээд юу ч л одоо ингээд баг ингээл тэгэл ер нь уур чадвартай за ер нь гээл тэгэл ойлгож байгаа юм шиг сүүлийн 7 тоглолт нэр ингээл харж байхад бас ингээл тоглогчдоо заримдаа мартах ч юм уу эсвэл тийм тохиолдлууд гарч байгаа. Тоглогчдоо мартах аа. Та юм алдаг нь амар те. Ингээл амар нэг юм плей 6 заяа. Тэгэнгүүтээ ингээд тэрийг харж ирж ирсэн аа. Тоглож байгаа өнөхөө ингээд 1 2 3 4 5 гэснэ. За чи босчих гэснэ. Тэрийг арилгаснаа шал өөр юм цаа. Тэгэнгүүт нөгөө нь тайм дуусах гар гэх тэгэнгүүт за эхнийхийг санаж байгаа хэвээр эхнийхээр явчихсан. Тэгэл яг ер нь бас ингэ хүм болго нэг юм жаргалтай байх гэдэг юм шиг байна. Одоо жишээ нь APC хувьд бол айгу олон тоглогчтой. Тэнгүүт ер нь бол яг бүгд ингэж нэг тэр багт байснараа ингэж жаргалтай байх ёсгүй байхгүй юу?
талбайд байх ёсгүй байхгүй юм бол тэр юг амин тавьж чадаагүй юм уу. Тэгээ одоо ингээд яг хит баланслах гэсэн юм. Тийм жишээ нь одоо ингээд одоо жишээ нь санчир миндах бид гурийн одоо минутыг заавал тийж хуваах хэрэг байхгүй байхгүй яг болж байгааг нь илүү төлхөө явуулах ч юм уу те. Тэнгүүт нь одоо бит хоёр ч гэсэн ойлгоол те ингээд миндах болж ивэл миндахыг дэмжээл зарим үе санчир болж ивэл санчирыг дэмжээл те. Тэгэхгүй ингээд тоглолтноор жирэх гээд харин тийм болохгүй байна гэдэг байдлаар ингээд суулгацдаг шууд. Тэгэл яг халж эхэлчихсэн хүмүүс чинь буцаж бенчтэй суугаал ингээд хүүтэн болоод тэгэл бас нөгөө хүн яг дөнгөж хөллөө гарч ирэл болж бүтэхгүй болонгууд нь дараагийнх нь шууд сонгоол тэгээ нэг бид гурав нэг юм сони юм болоод яг бидний байрал дээр яг тэрийг дандаа юм тий. Тэр бол ерс хамгийн амар тоглоход яг төвөг болдог юм яг тэр байхгүй. Яг ингээл за яаж юм яг ингээ бүгдийн яг ялангуяа манай байрлал нэг бүгдийн юм аз жаргалтай байх гэх. Өнөөдөр ингэсэн шүү ингээд яатсан шүү. Би өнөөдөр дэлгэн суудсан мууцсан гэдэг юм суулгахгүйгээд амхиндаа жоо өрөвдөөл байх шиг. Тэгээ ста таргаар та гурав ч нэг 10 минуттай тэгсэр нэг тоглолтын 2 минут орчоол буцаа суугаал ороод яг болж байгаагаа бүртэл тэгээд харин Нэг өсөндөө одоо нэг тоглолт орох боломж олохгүй. Заавал юм одоо би энд нэг юугаа тавьж өгөөд ингээ нэг эсвэл шууд гараал өөрийнх нь үгээс хэлдэг юмсан тэр л дээ бас заавал манай багт 30 авдан хэрэггүй зүгээр 5 гэж явмаа гэж өөрөө ч гэсэн бас өөрийнх нь саксны юу л тэр ах. Тэгээд солилцоон дээр бас амар ер нь бол амар юм алддаг гэх юм. Одоо чинь ингээл толуу энэ төр ингээл бүр гал нассан байж штэ. Тэмүүт ингээл шууд ингээл те ядарч нэгээ суулгадаг ч юм уу те. Тэмүүт ингээл толуу ингээл яг амар дургу байгаад байхгүй. Мэдээж толуугийн дург нь хүрэн штэ ингээ бүр ингээ гал нь асж явах шийд том харагдаад хадаа суулгачдаг те. Тэмүүт тэгэл өөрлөө ингээд жоох ингээд юм хэлэнгүү дараа нь тэр хүн чинь ингээд хувцалх өрөөнд ингээд асуудал үүсгэх байхгүй чи ингэсэн тэгсэн ингээд тэгэл толоо бүр амар ууртаа сууж байгаа байхгүй. Тэгэл яг тэр хүн хөрчин тэгэл гарч ирэнгүүтээ бас нөгөө нэг яг конфиденс алдсан гарч ирж байгаа байхгүй юм бол. Тэр тал дээр юу нь бас амар асуудал. Яг ингээд энэ үед энэ тоглоно гэж шууд ингээд те төрт ингээд шууд ингээд нэг юу ойлгомжтой те. Тэгээ та ингээд гомдох хэрэггүй шүү те. Тэгээ хэлжүүл амар тэггүй ингээд хүн болгоны нэг ихтгэл төгсөн. Гомдох хэрэггүй зүгээр л яг хин тэр өдөр чадаад энэ яг мэдчихэж байгаа угаасаа хин харж байгаа шүү дээ. Тэгэл окей гээл тэр үнэ л бас жоох ягаал тэртээ зүгөө үйлрэл байна. Тэгээ маргааш тоглолтод нөгөө нь бие бэлдээч ороод ирж болж штэ. Тийм чинь яг хөө тийм байдал их ажиглагдсан л да ер нь бол тэр бол. Яг энэ яагаад энийг ингэж ярьж ийн гэхээр би бол тэгж бодоод байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг одоо манайх чинь ерөнхийдөө харьцангуй олон гадны дасгалжуулагч тоглогчид одоо манай APC-ийн жишээлбэл юу бас нэг гадаад мэрэгжилтэд авчирсан чинь ямар позишн дээр илээ? Захирлаар багийн захирал гэж. Ерөнхийлөгч захирал гэж. Тэгээ ингээд нөө ийм гадаад мэрэгжилтнүүд аягүй их авчирч ажилуулад байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг гадаад түн гэхээрэл нэг юм борхон шиг дахин шивтээд байгаа. Үе одоо болохгүй болвол те угаасаа эдгээр чинь бас алдаатай хүмүүс ирээд байна гэдэг тухай ярих цаг нь болчиход байгаа шиг байна. Сая сүүлд жишээлбэл Скотти үйлдэл бол арай л хитэрсэн зүйл байгаа байхгүй. Тэр чинь хүн халлаа штэ тийм биз дээ. Тэгээд зарим нэг одоо энэ гадаад гэхээрэл амар лаг гэдэг ойлголтыг халахгүй болвол бас нэг жоохон арай дураараа ажиллаад байна уу ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодол ер нь төрөөд байгаа штэ. Шүүгчнэр ч гэсэн бас шүүгчнэр дээр ажиглагддаг байхгүй одоо. Легонрууд гэхээр л одоо ер нь легонруудыг ингээл хамгаалаад зүгээр ингээл легонортой ингээл зүгээр ингээл сүрэлцөөл зүгээр нэг би энд нойрох явж бол хөрөнгөл легонор ингээл цааш бол маш бол гэх нэг иймэрхүү тохиол гарах шүүгчүүд легонор л яаж ийн гэл легонорыг шууд ягаал хурж болохгүй шүү би дараа хүрмэл шам техник үг шүү гэж шүүж тийм үү эсрэгээр легонор бүр ингээ үг ламаар доромжлоо өөдөөс ингээд бүр улаан цай ингээ хүрээ тэгээ би ингэж штэ гэж яхаа шүүгчнэр зүгээр ингэж байгаа байхгүй. Тэгэхээр шүүгчнэр ч гэсэн бас легоноруудаа хүртэл тэгсэн. Тэгэхээр яг нэг тийм танилаад байгаа шиг гадаад хүн гэхээр л алдаагүй гэх юм уу нэг тиймэрхүү юм их ажиглагдаад байгаа л да ер нь. Тэгэнгүүт тэр сүүлийн нөгөө нэг Скотти үйлдэлээс штэ. Тэрэн дээр өгсөн шийтгэл нь болохоор дараа жилийн 1 сар хүртэл лөө Скотти шийтгэл чинь. Тий. Тэр шийтгэл дээр та ер нь хэр санал нэг байгаа вэ? Хувийн талаас ер нь ухаарах хангалттай хугацаа юм болов гэж бодож байна. Ер нь яг тохирсон шийтгэл байх тал гэж бодож байна. Яг Монгол гадаад гэлтгүй яг би бол яг Азагийн талд байна ер нь бол.
За манай хоёр юу гэж бодож байгаа юм бэ? Тэр бол ялцчих угаасаа Скот гэдэг хүний 100% буруутай үйлдэл шүү дээ. Энэ бол яг тамирчид яг тиймэрхүү үед айгүй сэтгэл хөдлөлтөд барих хэрэгтэй байдаг яг. Тэр чинь яг ингээд ард нь нэг том ингээд бүр ингээд спонсор байгууллагууд, олон фэн үзэгчдийн тэ багийн ингээд өчнөө олон жил хийсэн бэлтгэл сургалт ингээд өчнөө хариуцлага явж байгаа шүү дээ. Тэр бол яг ингээд тэгээд тэр болгоныг одоо тэр үйлдэлээрээ ингээд бүр ингээд бараг одоо юу гэх юм. Одоо ингээд сүрүүлж юм гэдэг. Одоо тэнгуут 2 лиг онортой баг, 1 лиг онортой багийн ингээд ялгаа айгүйх гарна шүү дээ ер нь. Тэгээд яг ер нь аль нэлээд бас ингээд амар хохиролтой юм болцсон ер нь бол метал явд. Гэхдээ угаасаа тэр хүний буруу юм чаа. Би шийтгэлийн хувьд бол нэг угаасаа сайн мэдгүй байна. Одоо тэгтээ яг нэг энэ гадаад тоглогч дээр үлээж байгаа үлээлтэн дээр ирхжилээс өөр болох байлгүй дээ. Одоо энэ чинь өөр болох цаг нь болчлоо шүү дээ. Тийм үстэй. Эсвэл юу гэж бодоод заавал Монгол үг хэрэглээг өнөр дээр алдаа иш хамгаална ч юм уу. Нөгөө шүүгчээс нууцаар юм өмнө зохио бийж гэж бодд юм уу. Би бол тийм нэг нүдлэл бол зөндөлсөн. Би бас гарах болгонд бол дандаа юм гоцуулыг онруудтай л яасан. За би таадас нэг асуулт сууя заяа. Одоо Монголын сагсан бөмбөг нэг үе бол юм амар гой өсрөнгөө хөгжөөд яг юм уу дараагийн шатандаа гарцсан байгаа. Энийг одоо би ч хэлдэггүй бүгд л нүдэрээ харж байгаа. Тэгэхээр шүү дээ энэ дэр яг хамгийн их нөлөө үзүүлж байгаа зүйлсийг нэрлэеч. Юу юунаас болж байна? Үзэгчд багийн эзэд тэгээд дасгалжуулагч нар нөлөөлж байгаа юм бол. Окей. Мэдээж багийн эзэд маш хүчтэйгээр орж ирсэн нэг үед бол тий. Тэгээд орчин гой бүрдсэн гэж боддоо ш би бас нэг бодлоо. Эмбанк арена бол одоо Монголд бол үнэхээр гой юмдаа орно. Тэгээ үзэгчд заавал баг дэмждэг хүмүүс ирж үзэхээс илүү зүгээр нэг өвөл энэ амар утаатай ингээл орчинд зүгээр ингээл гэр бүлээ аваад юу их гэр бүлээр ингээ юу их нэг тодорхойгүй тэр үед нэг ингээл гэр бүлээ аваад хүмүүс хурж ирээл зүгээр нэг баг дэмжихтэй болно ш тэнд ингээл нэг гэр бүлтэй гой цагийг өнгөрөх газар үүсэж байгаа болохоор бас тэг гой орчин бүрдснээс болж бас хөгжөөн дэмжихтэй маш их татсан боллоо гэж боддог. Тийм мэдээж угаасаа яг спонсор байгууллагууд тэгээд тэр спонсор байгууллагууд бас багийн маркетинг айгуу чухал ер нь бол одоо ингээд үзэгчдэд одоо яг хэрхэн ямар байдлаар ингэж татаж чадж байна гэдэгтэй. Тэг нэгт бол угаасаа Эмбанк арена яадаг л амар юм нэг спортын дуурайнд үзэж жоохон тухгүй шүү дээ ер нь бол ингээд ямар нэгэн тогтсон хуваарлалт байхгүй те бараг төрүүлж орж ирэхийн тулд тэр хойд хаалхан дээр ингээд бүр алцдаг те тэгэд ямар ч юм суудал байхгүй ингээд нэгэнтэйг ингээд шахталцсан. Тэгээд юу арена болохоор угаасаа амар нэг 5 дахыг өгч байгаа хоёр тим гоё одоо нэг юу хүмүүсийг одоо амар юм үзэх юмтай байлгаад шүү дээ. Тэр чинь нэг талаараа ингээ контент болчиход шүү дээ. Тэ. Гэт яг тэгэл айгуу тухтай тэгэл яг ингээл ярих юм ихтэй тэ. Одоо жишээ нь нэг гэр бүл яхад ингээл өөр багийг дэмждэгтэй тэгэл манай энэ тим байсан, тэр тим байсан тэгэл хоорондоо ингээл хөөрхөн өрсөлдөг ч юм уу тэ. Тийм байлаар айгуу би болохоор ингэж бодоод байгаа шүү дээ. Үзэгчид гэж хэлж байгаа шүү дээ. Миний бодлоор үзэгчид бол угаасаа байсан юм билээ. Тийм байсан. Яа тэгэхээр нөө угаасаа энэ монголчууд чинь ийм зүрхэн ийм саксны төлөө цохилдог хүмүүс байгаад байгаа хгүй. Тийм болоод айгу удцсан. Айгу саксанд хайртай ард хүмүүс. Үзэгчд нь бол угаасаа байсан. Энийг дэмжих одоо нэг ганц хоёр зүйлсэн дутуу нь юу байсан гэхээр энэ хөрөнгө оруулж байгаа багийн эзэдүүд гэж би бодож байгаа. Тэгээд дээр нь нэмээд энэ арена. Тэнд. Арена за дээр нь нэмээд энэ дурддаггүй нэг юм байгаа. PSN одоо хуучнаар одоо сувг. Тэ сувг тэ. Би ингээд шууд дамжуултыг гэртээ зургатаараа үзэхдээ бол үнэхээр дээд түвшинд ингээд амар гой гүйцэтгэлтэй амар сайн перформанс хийдэг миний бодлоор PSN бол яг хаа зарим нэг тайлбарлагчдыг хүмүүс ингээл юм ярьдаг. Гэхдээ яг хаа тэгжил байг те тэр чинь сайнтай муутай бүхэл хүмүүс байгаа. Ерөнхий ингээд том зургаар наваад үзэх юм бол шууд дамжуулалт бол бас амар том хувь нөлөө үзүүл. PSN чинь тэгээд бас лигийг яг ингэж бүрэн дамжуулж байгаа бас энэ жил анхны удаа. Үгүй PSN байгууллагаас ингээд анхны удаа явж байгаа юу. Өмнө яг бас ингэж саксыг бүр яг ингэ саксны юм Монголын саксны юм яг дандаа ингэ Монголын саксыг гаргадаг юм сууг юм байгаагүй билүү. Байсан шүү дээ. Байсан. Зургатаар бол үзчихдэг байсан. Тий. Юуж ярина нэгдэл анхны лигээс шууд харин тий. Энэс өмнө яг ингэж дамжуулдаг
гэхэр сууг гэхэр одоо бас яг хаа байхын үед байсан. Гэхдээ яг ийм мэрэгжлийн төвшөнд бол байгаагүй баха. харин Тэгээ олон яг нэг юм олон сурвалжлагч. дан ганц ингээл сагсаа ингэдэг те. Тэгэхээр BCL MCL-ийн зарим нэг юунуудыг чи үзсэнгүүд мяа гоос те. Харин тий. Амар мяа дамжуулт те. Тэгэл би бодсон. Оо за Монголын шууд дамжуул бродкаст бол бас үнэхээр сайн байна уу гэж бодсон шүү дээ. Тэгээд ер нь за ер нь тийм дээ. Тэгээд гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан за өдөр бүр эрүүл зуршил урайтай бүгд найрамдах Солонгос улсын за эрдэс витамины шилдэг брэнд болох Nutriday Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн дотроосоо уудаг бүсгүйчүүдийн арьс витамины бүх төрлийн сүүлийн амун бүх насны хүмүүст зориулсан баталгаатай амун чанартай витамин эрдэс минерала Nutriday Mongolia-гаас та бүхэн сонгоо аваарай. Эрдэс витамин дутагдлаа Nutriday Mongolia дээр очиж за мэрэгжлийн эрүүл мэнд болоод ерөнхий онцлогоогоор нь онцлуулж өөрт дутагдсан хэрэгтэй витамина зөвлүүлэн авах боломжтой. Ингээд подкаст руу хамтрагчаар Nutriday Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгж бодож чинь тэгээд багийн уур амьсгал гэж байгаа шүү дээ тийм. За одоо энэ дэр нөө дөнгөж сая багийн эзэд ярьсан дээр багийн уур амьсгал болоод багийн эзэдтэй холбоотой сошиал дээр айгүй их юунууд болж байна. Давлгаа үүсэж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ давлгаа тоглогчдод хэр нөлөөлж байна. Тэгээд одоо манай юуны SJPC мөвчин болвол бас постороо бас тэргүүлэгчдийн нэг. Тэгээд энэ постууд нь тоглогчдод нөлөөлөд байна гэдэг хүмүүс яриад байгаа. Яг нөлөөлөд байгаа мó гэдэг юм байна. Би бол эхлэхэд хэлцээ. Юу гэж Рэнк дараагүй бах тоо. Тэ. нөлөөсөн гэж бодлоо. Бүр яг хэлсний өмнө хэлээ үстэй. Яг нэг амар дарамтууд ингээд байд юм байна. Гэхдээ тэр үедээ би ингээд тоохгүй зүгээр ингээд сагсаа тоглоод явах хэрэгтэй юм байна. Тийг ойлгосон гэдэг. Аха. За. Манай хоёр тэр хэр нөлөөлсөн дэр нь. Би ч одоо App Store би ч миний анхны баг л Apps-с одоо ч Apps-тэй яваа тэгээд яг хуу анх App Store жохот бас жоохон нөлөөлөгч юм эсвэл амар ингээл шимтэн уншаал юм ингэдэг байсан. Тэгээд сүүлдээ тэгэл дүүжрөө те угаасаа хоёр талтай байгаа гэдгийг ойлгодог угаасаа багаараа тэгэл хоёр талтай гэдгийг ойлгоод тэгээд зүгээр л бид нар л хийх ёстойгоо энэ угаасаа сошиал медиа бидний хийх ёстой нөлөөлөхгүй угаасаа тэгэл явдаг доо ер нь. Гэхдээ яг тэгэж боддог ч гэсэн яг ийм даал тухамсарт ороод ирсэн юм шиг ер нь бол санагддаг. Яг эсрэг багийнханд амар юу гэж байгаа л да нөгөө хор шаар эсвэл тим юмнуудыг амар суулгаж байгаа л да ер нь. Улаан цай бас нэг талаас тэгээд яагаад гарсан. Би ч яг анх яг Apps байгуулах чахад байсан. Тэгээд яг тэр үед яг мөнхж авах ингээд бүүн болж гарч иж байсан шүү дээ. Ер нь алтай амар ийм багийн өнгө төрх энэ төр бас амартай. Тэгэл ахын хөв хүн бол угаасаа юу шүү дээ. Амар ийм экстроверттэй ингээд бүр ингээд гадагшаагатай ингээд амар ийм ирч хүчтэй тий. Тэгэл ингээд бод санснаа шууд ингээд нийтэлж мэдэлдэгтэй. Тим хүн угаасаа тэнгуут зарим зүйлс дээр яг ахын бичиж байгаа ингээд пост ингээд яг хоо тамирчдад ер нь бол жоохон ийм яг өөрийн тамирчдад жоохон дарамт болж ирэх үе байгаа. Эсвэргээрээ яг эсрэг багийн тамирчдад одоо ийм хор шарыг нь малтахтай ингээд бүр ингэж жоохон ийм байршлыг солих ийм тиймэрхүү талгаа. Тэгээд бас үзэгчтэй хувьд бол мэдээж тэр гоё амар ийм сайн entertain хийж байна. Тэнгүүт уусаа хүмүүс тийм дуртай. Тэгээд бас ахвал угаасаа Монголын сагсанд бас амар их том юмнуудыг хийсэн шүү дээ. Ер нь бол багийн өнгө төрх ямар байх хэвээр харуулсан тий. Тоглогч нароо яаж ингэж одоо ингэж үзэгчдэд таниулах юм тий. Тэгээд одоо ингэж тоглогч нароо ингэж тоглогч нарын үн цэнийг өсгөж гин. Тэгэл ингэж том спонсор байгууллагуудыг сагсанд оруулж ирж гин тий. Үзэгчдийг бүр амар шимтэн үзүүлж гин тий. Ингэж ер нь бол ингэж ярих юмтай амар их байлгадаг. Тэгээд бас ах дээр бас нилээх дарамт ирдэг баха ер нь бол. Бас нэг юм ингээд гайхаад байгаа. Одоо ингээд мөнхж явах металтай майнертэй байсан цувралыг ингээд амар юм сонирхолтой болгоод үзэгчд ингээд ордон руу явуулаад үзүүлэхээ очиод байгаа шүү дээ. Тэгээд багт яга ингээд холбоо ингээд мөнхж явахыг ингээд бандаад юу жаринагаас яв гэл зүгээр байхад нь яга ингээд байгаа юм лоо гэдгийг би бас амар гайхажсэн тухай үед. Үнгүй маркетинг хийж өгөөд тахт. Миний мэдх яг мөнхж явахаар ингээд дамжуулж бүр ингээд сакс үздэг хүмүүс амар болж байгаа хөө. Одоо ер нь ингээл жоохон Улаанбаатараас жоохон хол ингээл гараал ингээд
мөнгөчн тэгээ бичсэн байлээ. Энэ саксыг ингэсэн байлээ. Өстой тэрний очиж үзмээр юм байлээ шүү гэл тэгдэг байхгүй. Яг ингээ бас одоо яг тэр тоглогчийг очиж зорж үзье ихээсээ илүү мөнгөч явах юм бас ингэж пост энэ бас саксанд ингэж амар татаад байгаа байхгүй бас. Тэгээд бас яг тэрийг олон л хүмүүсээс сонсч байсан юм л. Нэг талаараас жоохон мөнгөч ахын ингээд нэг хожигдохыг харахтай тэр хүний ингээд стрессдгийг харах ингээд зарим хүмүүс амар кайфтай байдаг те. Тэгэнгүүт яг ингээд л те ингээд Apes-ийн эсрэг тоглож байгаа багийг илүү дэмждэг ч юм уу те. Тиймэрхүү тохиолдлууд амарх байдаг те. Тэгэл яг мөнгөч ахын яг стрессдгийг харж тэр хүмүүс одоо кайфэрч те. Тэнгүүт нэг талаараа тэгэл бас мөнгөч ахаас өөрөөрөө ингээд контент өгöd байхгүй хүмүүс ер нь. Тэ ер нь бол. Би наадхан дээр чинь бол ерөнхийдөө өөрийнхөө өнцгийг бол хилцсэн байгаа. Тэр нь юу гэхээр энэ нэг юм цаашдаа угаасаа зогсохгүй зүйл байхгүй юу? Зүгээр мөнгөчин биш юм аа гэхэд дахиад нэг хүн гарч ирээд яг л ийм үйлдэлийг хийх л баг. Одоо хийж байгаа шүү дээ. Наа бахоо. Гэхдээ ер нь ингээд энэ зогсохгүй зүйл тэгэнгүүт энэ юу одоо яг нэг менталити нь болохоор яг мөнгө шиг байх нэг юм цаг үеийн ирсэн гэж би бодоод байгаа байхгүй юу? Угаасаа ийм юм цаашдаа болно зогсохгүй. Яг л монголчууд бүгд саксыг үзэж хахад энүүгээр хин нэгэн шоу entertainment хийн бас карьер хийн ойлгомжтой. Тэр үед нь харин тамирчид нь яг энийгээ ялгаж салгах тэр ухааныг суулгаад яг тэр үед нь саксаа тоглох хэрэгтэй тий. Тийм шүү дээ. Тэгэл яг тэрийг уншаал тэр болгоны комментиг өөртөө шингээж аваад үнэхээр явж ивэл тэгэл одоо тэгэхээр чи мэрэгжлийн биш болчихно. тэгэл одоо тэг яах вэ тэгэл тэ жинхэнэ тэгээд тэгэл нойргоо юм. Тэгвэл тэгэл одоо тэгээд яах вэ гэж таасан. Тэрэн дээр л яг нөө мэрэгжлийн тамирчингийн ялгаа гарч ирнэ үстэй тий. Тэр чин спорт entertainment хоёроос салгаад за би окей би өөр юм дээр фокуслах юм байна гэдгээл ялгах тийм төвшөнд нь угаасаа сагсан бөмбөг өөрөө хөгжлөн ирчихэж байгаа байхгүй юу? Би бол тэгж бодоод байна. Тийм. Тэгжиж л яг мэрэгжлийн гэдгээрээ одоо онцгорж бусдаас илүү сайн тоглож тэрүүгээрээ бас сайн цалин авч байгаа шүү дээ тий тамирчид чинь. Би тэгэх юм бол өгч бодоод байгаа. Цахилгаан автомашины шин төвшин нэг зэнэгээрээ 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи дээд зэрэглэлийн 5 дахь хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг IAM Motors Mongolia EMC Facebook хаягнаас авах боломжтой. Подкаст рүүмийн хамтрагчаар IAM Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Цахилгаан автомашины шин төвшин нэг зэнэгээрээ 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи дээд зэрэглэлийн 5 дахь амун хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн IAM Motors Mongolia EMC пэйжуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За миний нэг тамирчид сакстай холбоотой хүмүүс орж ирэхээр асуудаг асуулт байгаа. Энэний өмнө би нэг юм ярьж юм. Нэрээ юу штэ MC штэ. Юуны металлын амбассадор. Мөнгө сайхан. Тий. Мөнгө сайхан бид хоёр нэг саяхан таарад яг 3-0 болсон байсан юм аа. Тэр үед чи би ч тэрүүг эрэхтэй өдгөр байсан. Тэгсэн чи надад болохоор ингэж хэлсэн аахгүй. Тэг санчир амар сайн хамгаалаад байгаа манай Веслиг. Санчир чи ийм амар хамгаалд юм уу? Ер нь бол манай Веслигийн тоглолтыг санчир хязгаарлаад байгаа учраас манай ер нь хожигдлын шалтгаан болоод байгаа гэж. Ер нь бүхэн дуусчлаа гэж бодоод надад тэр үед тэгж хэлсэн байхгүй. Багийн дотор тэгэхээр тэр яриа явагдсан байна гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт яг тэгс юм уу? Хамгаалж ирсэн. Би энэ сүүлд бол хамгаалт маш муу унсан ер нь бол. Би сүүлийн 2 3 тоглолт ер нь бол Wesley дээр маш муу хамгаалсан. Тэрний өмнөх 4 тоглолт бол бас чадын ядан л 100 хамгаалж байх гэж байсан. Чадын ядан л ингээл бүр байга тавьж байгаа юм чи яалтчих юм ингээл. Одоо тэг ингээл хамгаалтанд юу хэрэгтэй бүр ингээд тэр хүн ингээл буулан зогссон мөн шүү дээ. Би буулан зогсохны хүртэл бүр ингээд шахаал Wesley-тэй маргалдаал ингээл. Тэг яг хөө сүүлд улаанцаа Wesley-гийн тоглолтыг бас хязгаарлаж чадаагүй л дээ. Яг хөө зүгээр 4 тоглолт бол бас сайн байсан байж магадгүй. Тухайн үед гэхдээ хязгаарлална гэдэгт биш. Санчир бол ер нь айгүй сайн нэг эсрэг нэг бөмбөггүй байхад нь бөмбөгтэй байх чинь ч гэсэн сайн хамгаалаа. Сэлгэнээс мэндэ ах орж ирэл араас нь C1 тоглолт орлоо. Санчир нэг жерсиг мартцсан. Тий. Тэгээ би ч угаасаа ингээд амар ингээд баг ер нь аль тэгэл сэлгэнт ч тэгсэн ч амар сонин шүү дээ. Сэлгэнт гэсэн гарсан амар хэрэг нэг самбраас авч байгаа байхгүй. Мангар өндөр өсөж авч байгаа байхгүй. Тэгснэ зүрж ирснэ дундаас игээл тэгэл сэлмийн тоглолтыг бүгд л за ороод ирлээ хэвээр. Ийм тийм
санчраас баг зөв жирсгээ мартлаа гэх юм уу. Таксаж шүү Тийм цаав цаав. Тэгээд бол энэ хүн тоглолтоо бас тэр өдөр ингээд оруулаад ирсэн байхгүй бас бол. Тэгэл яг суугаал тэгэл бүтэн тоглолт яг л тэгэл яг сүүл рүүгээ нөгөө нэг яаж ч нөгөө багийн гişүнгээ тэгэж мартчихсан ингээд тэгтээ өмсгөлөө мартсан амар сонирн болсон байхгүй нөгөө бид нар тоглолтоос дөрвөлж ирээд шидэлт хийдэг те. Тэр үеэр би яагаад ч зүгээр ингээд халаалтын цамцаа өмсөөл халаалтын өмдөө өмсөөл дээр гарч ирж бүх ингээд хувцснаа өмсч гол тэгэл мартаад жирсийг хувцсалахаар марта бууцсан. Тэгээ яг талбайд гарах гэсэн жирсийг. Тэгээд за цэлмэг гарсан тэгэл би ч цэлмэгт тэгэл бас итгэжлээсэн. Үнэхээр цэлмэг цаансаа тоглоул гэж байгаа юм байлгүй тэгэл би ч дотроо тэгэл бодсон. Тэгэл манай унцсан гараал хийдгээ хийсэн. Талбай дээр л ашигтай байсан. Тэгээд би бас жоо яасан юм аа. Бас ингээл жоохон дотроо баярлж байгаа юм ч тээ. Санчир яг үнэхээр мартчих шүү дээ. Одоо санчирыг санжуун гарахтаа жоон гар гэсэн чи бат. Би ингээ гайхсахгүй яг ингээ би ямар ч бодол байна. Наа чи ингээ зүгээр алхсан юмстай байхгүй. Чи лаалаа гар гэж. Намайг тэг би ингээ гайхчих. Чи над руу харснаа бат гэсэн чи ингээ санжир өмсгөлөө марцсан ингээ цагаан комбатгаа зогсож байгаа байхгүй. Тэгэл би баярлж байгаа юм чи фүү за ингээл одоо энэ тоглолт ингээ санчир ингээ байхгүй юм байна. Ер нь ингээ өөртөө амар хариуцлага авах хэрэгтэй байна гэл нилээ ингээл бас ингээл гой орж ирсэн юм а. Тэгсэн чинь тэгэл санжир өмсгөлтэйгөө тэр зуудал дээр сууж байгааг хараад за тэгээ бүх юм ойлгомжтой гэл тэгэл яг лаалаа руу харж ингээл лаалаа шин тэгэл сууж байгаа хүмүүстэй ингээл амар урам өгөөс олдсон шүү дээ. Угаасаа тэгэл яг болохгүй байгаа сууд эсвэл яг юм гарахыг хүсгүй байгаа хүмүүстэйгээ суулгах шүү дээ. Тэгтээ амар юм хотлаа дээ найс ингээл тэгэл за гэл. Тэгтээ тэр хожоо өстэй. Чи 3 тоглолт хийсэн. Wesley-г ер нь манайх багаараа амар сайн хамгаалсан шүү дээ. Тий, ер нь бол Wesley дээр. Тэгээд эсрэг угаас Wesley-г яаж суллах уу, ямар заслаа явах уу гэд тим юмнууд ороод ирсэн байхгүй юу? Манай яг тэр зурлалын турш нэг л удаа авцскаут хийсэн үү? Тий. Тухайн яг Wesley-г судлаад байгаа комбинац дээр одоо ерөөсөө нэг энийг ингэж хамгаалаа гэж ерөөсөө яриаггүй шүү дээ. Wesley ч тэгээ өөрөө бас айгүй олон талд тэгэл заслааны яаж ашиглахыг мэдээд байгаа байхгүй юу? Зарим тохиолдолд үнэхээр бүр яг дагаагүй үжилтэлтэй яг доошоогүй гэж мөгөл тий. Катик ч юм уу тэгэл өөрөө бас үнэхээр ур чадварлаг байгаа байхгүй бас. Хэцүү Wesley-г хамгаалах юм аа. Wesley үнэхээр сайн юм билээ. Тэнэ бид чи хамт сууж үздэг шүү дээ. Тэгэл тэнэ тэр яг уусаа юм л юм тийм юм сайн бис таа. Яа лайтавс таа гэл бүр үнэхээр Wesley гэдэгтэй бас өөр төвшин тоглосон. Манай цуврал дээр бол үнэхээр сайн байсан шүү. Манайхан зовоол оноо Wesley 40 оноо зоохгүй ингээл 40 оноо авдаг тоглолт бол манайх бол маш сайн тоглож байгаараа тий. Тэгэхэд манайх Легонор дээр алдаад байна уу? Энэ жил бол алдаагүй. Алдаагүй юу? Энэ жил зөв бэртэл нөлөөлчихлээ. Тийм Крисийн жоохон одоо нэг талаараа жоохон атсгүй явдал ер нь бол тохиолдсон. Хамстринг тий. Би бол өөрийнхөө бэртлийг хэлээгүй шүү. Крис угаасаа багийн амар том орон зай шүү дээ. Тэгээд 4 дахь тоглолтын дээр яг 15 оноор хожиж ирсэн шүү дээ 4-р үед тий. Тэгэхэд тэгэл бас ер нь дуусчлаа л гэж бодож ирсэн тий. Тэгэхэд яг сүхээ тоглолттой байсан. Сүхээ ингээл багаа чирж яваал л тий. Яг нэг юм хамгаалалт яг батны нэг хамгаалалт бас байхгүй яваад байсных л байх ер нь бол. Ингээл тоглолтын юм нэг хамгаалалт яриад ч юм уу. Зохиогоо тий. Тэр нь айгу тэгээд сүүлдээ ингээ буруугаар нөлөөлцсөн л байна. Тэгэхээр тэр Мендигийн тэр хамгаалтын мэдрэмж тэр яг таймингийг олж байгаа юм болж байгаа. Яг нэг бөмбөг гаргаж ирээд шийдэх үед нь дарах биш. Яг гаргаж ирж яхад нь тэр хавьд нь блоклно гэдгийг бүр амар мэдэрдэг тий. Тэр бол тэгэл байгалийнхлах тий ер нь бас яг ер нь бас нэг би блок хийх хэрэг ингэж бодоод байгаа байхгүй тий. Хүн өсрээд ингээ яг шидэж яхад нь хүн хөвчлэн блоклдог шүү. Мендигийн блок болохоор яг дээшээ татаад энд авчирж явах үед нь тас тий. Тэр хамгаалтын мэдрэмж байна. Тэр үлч өөр амар юм эрсдэлтэй үйл байхгүй тий. Тэнгүүд яг миндах болохоор яг бүр таймингийн тааруулдаг тий. Тэр яг миндах эсрэг авах амар ядаргаатай байт юм аа ингээд. Би яг тэгсэн шүү дээ. Бэлтгэл дээр ч ингээд бокс аут хийх хэрэгтэй тий. Тэнгүүд ингээд миндах энэ тэр өмөр орж ирэл ингээд. Яг унж байгаа газар нь очиж зогссон байрцсан цаа. Би ч хэд тоглолтын дээр нэг Wesley дээр нэг 3 шижихт нь алдаа хийдэг чинь нэг 7 хэдэн он явж хат 6 хаа. Тий нэг яг нөгөө мэндэ хашиг бас санаж байгаа юм чинь. Би миний хажуур Wesley гарцсан. Тэгээ миний яг урд гарангуутлаа ингээ шидэх үйл хийж байгаа. Тэнгүүт л хонос нь ингэчилдэ гэсэн чинь л би алдаа хийж байгаа байхгүй. Би гэтээ гар маран дэвч хүрээгүй зүг миний ингээл савсан алд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол тэгэл
амар эрсдэлтэй үлдтэгэл мэндэх яаж тэгээ цэвэрхий гэдэг хэвээр. Тэгэл яг авч бууж монгот за ингээд самбар авчлаа гингүүт эндээс гялс гар нь орж ирээл ингээд бөмбөг таслаад гялс нөгөө нэг дараагийн хүндээ залгуулж малгуулаад ер нь бол тэгээ нэг юм сонь хүний алддаггүй амар сонь ингээд яг нэг дайраад нэг хүнийхээ ард гарчдээ шүү дээ тий хамгаалагч нэгэсэндээ довтолж байгаа хүний ард гарчдээ шүү дээ тий за нэг 45 градустай хойно нацарлаа гэж бодоход мэндээ тэрэн дээр ингээ хойно байгаа ч гэсэндээ хамгаалтаа өргөжлүүлээд чаддаг тий амар сонь би тэр бүх гайхаад байдаг шүү дээ. Тийм бөмбөгийн хүн урд нь гарчаад байхад тэр би урд нь гарчлаа гэж тэр довтлогчд ерөөсө бодохын эцэсгүй нэг тийм балиар хамгаалттай. юм баггүй. Миндээ ах яг албаар урдаа гаргадаг байхгүй юу? Яг тийм баг тий. Яг албаар гаргадаг. Яг тийм баг. Миндээ ах яг урд нь ээж ивэл одоо хамгаалж байгаа хүнд илүү одоо тий 50 ч юм уу тий. Албаар ингээд зайг нь өгчөөд араас нь ингэж юм ингээд нөгөө хүн чинь ингээд хаанаас ирэх бол гэж нэг тийм тэрэн дээр 8 ингээд ажтаад. Тэр нь бас жоох эрсдэлтэй. Тий. Ер нь бол жоох эрсдэл. Яг нөгөө яг бөмбөг сайн эзэмшдэг хүн байвал яг голоор нь зүсээд ингээд help side-ыг нь татаад задлах ч юм уу те. Тиймэрхүү ер нь бол эрсдэл гардаг. Гэхдээ лаалагийн хүн дээр бол хамаагүй дээ зүгээр. Би бол дасчтай бол хамаагүй дуртай. Би бол тэр хамгаалтыг өстой яа. Би бол яаж иж байгаа л урд нь л ээж чадах юм би хамгаалж чад. Би бол ард нь гарах юм бол тэгэл ер нь дуусчаал идэв чинь. Ер нь би ард нь гарсан тохиолдолд яг оноо алдчихвал идэв. Хаардан дээр нэг тийм хамгаалт байгаад идэг үсттэй. Хойно гарч хамгаал гээд. Хардныг зүгээр хойно гараа хамгаалчих юм бол хамгаалж болоод урд нь болохоор хамгаалж болохгүй байгаадсан шүү дээ тий. Тэгээ бэлтгэл дээр ч гэсэн яг миндахын ард орчгоор аим лайтай заа ингээд яг хаанаа мэддэхгүй ингээд яаж яхад бөмбөгөө ингээд бас бөмбөгөндөө санаа тавина. Тэнгүүд ингээд миндах ард онгууд ингээд бас хаанаас гарч ирээд ингээд хөвчихгүй гээд тэгээ байж идэл доо нэг өөр хүмүүс суларцсан тэр нь ингээд толуу байвал үгүй чи өгсөнгүү чи инглээ гэх. Подкаст рүүмийн хамтрагчаар Oxbar бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Чанар амтыг нэг доороос мэдрэнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Та CEO болон өөрт хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой. За хэдүүлээ цувралынхаа яриг дуусгаад дараагийн сэдв рүү оръё. Би нэг түрүү хэлсэн бүх цаг үеийн гарааны тавтыг нэг сэлгээтэй гэж асуудیں۔ Тэгээд өнөөдөр болохоор би ингэж бодож байна. Одоо яг актив тоолж байгаа тоглогчдоос 5-ыг сэлгээтэй нь хүний ингээд нийт 12 сонголт хийвэл болж гинөө. Гэхдээ нэр давхцаж болно шүү. 12 хүн гэсэн. Тий, нэр давхцаж болно. Жишээлбэл Том бол одоо хойлонд нь орж ивэл Томыг хойлонд нь багтааж болно гэх юм уу. Тэгэхээр 12 хүн биш ч байж болох юм. За энэс эхлэх үү? Миний хувилбарыг та хэд сонсох уу? За танаас эхэлчих үү? За би энийгээ хийлцсэн. Би 5 дээр бол шарваа ахыг 4 дээр одгийг 2-3 дээр Том Санчир, 1 дээр болохоор Майкийг гээд тэгээд сэлгэнд нь Цэрэн давгийн А2-ыг авчаад байгаа. 6 хүн сонгох юм уу те? Сэлгэнд нь нэг хүнийг сэлгэнд аваад байгаа. Амар өндөр баг шүү дээ. Тийм. Яг энэ багаар ингээд бүгднгийнх нь prime time дээр үзэх юм бол надад нэг тийм сонирхолтой гоё санагдаад байгаа. Тэгвэл эсрэг нь баг бүртгүүлж болох юм шүү. Хамаагүй шүү дээ. Тэгвэл гоё юм шүү. Заавал энэ дээр тоглох уу? Тий, эсрэг тоглох. Тэгвэл гоё юм шүү нэрээ. Заавал энд үгүй. Тэгэхээр чи та хэдийн сонголт биш болчих шүү дээ. Гэтэ тэгэл одоо саяны хүмүүсийг авчлаа шүү дээ. Тэнгуутаас ингээд үгүй авахгүй шүү дээ. Таны сонголт тийм л дээ. Гэтэ эсрэг байвал бас гоё юм шүү ер нь яг. Энэ бол зураг нэгэ тий. За тэгвэл наад чинь 3 дахьчаар оруулж өгч болж байна. Заавал сонголт гэдэг. Би сонгож байгаа шүү дээ. Гоё ч тэгж бодож явдаг болох үнэхээр юу дараанаас хил аманд орооцолч тийм аа яг тэгэл яах вэ? Хүн болгоныг 5 тоглож сонгох гэвэл 5 тоглож гаргаж ирж л таар шүү дээ. Ойлгоорой ахнараа найзуудаа гэж сонгож юм шүү. За одоо цэлмгээс эхэлье. Дандаа санчраас эхэлээ. Манай нэг ч гоё тав гарч ирэнэ. Би яг 2 дахь тоглолт үзээд яг жижигийг нэг дээр бол сонгох хэрэгтэй байна гэж. All time-ны. Тэгээ all time дээр. All time. Би яг санжаахын эсрэг яах гэж байна л та. Угаа тийхгүйгээд ахчих. Би хамаагүй зүгээр өссөн үнээс. Би яг танаас өөр баймаар байна гэж. За тэгэл дээ. За нэг дээр бол жижигийг сонгож. За жижиг юм байна. Жижиг бол яатчгүй гэрт орж гадаа гарч ирдэ бүхнийг хийдэг талбай дээр бол яг 2 дээр
За би андахыг сонгочтой юм уу? За. 2 дээр андах. 3 дээр толлууг сонгочтой юм уу? Ваа. За. Мэдгүй яаж ч юм нэг амар юм хортой шартай те ингээд бууж өгдөхгүй зан амар таалагддаг бүр. Окей. 4 дээр би баясаг сонгоч. Чи одоо актив тоглогчдоос хэлээд тийм тий. Аа зөв. За. Үзэлцэх юм. Миний толгойд яг тэр л батагдаад байгаа байхгүй яг. Тэгээд яг 5 дээр азаг хасан. За. За сэлгэнд нэг ах уу. Минийх бол сая зүгээр all time биш шүү. Таны эсрэг үзэлцэх юм шүү ер нь бол яг. За сэлгэнд нэг ах юм. Тийм шүү дээ. 6-т тоглож. Тэжээрээ зэзүүр авцаа. Тэнгүүтээ 6-т тоглож. Юм болох юу? Ямар X factor болдог. Хүн чинь байж болох уу? Муушиг ах юм. Муушиг ах юм шүү дээ. Муушиг ах талхаа шүү бас. За окей. Муушиг юм байна те. Тэг муушиг ахыг авчи да. За окей. За сая актив тоглогчдыг хэлсэн шүү. Би одоо all time Өөрөө л мэд хамаагүй ялж байсан. за холбогч дээр Сэг ахыг, За. шидэгч дээр Азаа ахыг, Аа. 3 дээр Санчир ахыг, 4 дээр Том ах, 5 дээр Одгийн ах. За окей. Сэлгийг хэлсэн шүү дээ. Сэлгэнд адилхан мууш ах. Сэлгээр би өөрөө ажиллаа да. За би all time л ч да. Yes шүү чамаг өөрийгөө гэж хэлүүлсэн шүү дээ. Би биш дээ ойлгож байгаа юм шүү дээ. Би чи өөрийгөө хэлэх гэж хэлсэн шүү дээ. За 5 дээр Шарвахыг, 4 дээр Том ахыг, 3 дээр Санчир ахыг, 2 дээр Азаа ахыг, 1 дээр Инхиод явч. Сэлгэнд Six man. Танкерч нэг юу хэрэгтэй. Сэдвэгш авч. Окей. За ойлголаа. За одоо цэлмэгийн тэгвэл all time-ын сонсъё. Би бас хуучны сагчдыг сайн мэдгүй болохоор жоохон бодох хэрэгтэй байна. Мэдээж шарваах уус байх хэвээр. Тэгээд ер нь таны хэлсэн тавл юм шүү дээ. Одгийн ахыг би бас 4 дээр арай айгүй тийм маргаантай байгааз. харцаг тахт нь уусаа мэддэг байсан. 3 4 дээр 4 дээр бас боогийн ах. тийм болордлогоор тийм Боогийн ах. зээжара шарваах тэгээд одгийн ах тэгээд 3 дээр бас гой сонголт хэлмээр байна. Бас яг хүн банк хэлэхтэй байдгүй те. Тэгсэн ирнээс нөгөө нэг хасын яс отгон мөнгө авахгүй шүү дээ. 3 дээр байж болохоор те. бас тасархаа шүү. Би бас 2 дээр Азаах гон утгам 2-ыг ингээл эргэцүүлж бодож байгаа тэр Азаах. 2 дээр бас нөгөө Солонгос лиг тоглоод байдаг болц өгөх гэж залуу. Тэрний шидэлтийн форм бол бүр амар юм Бүх all time дөө. Тий. За ууш би жоох юм залуулаг шинэлэг байхыг хүсэж байна л та. Тэг нэг дээр бол инхиод байх. Инхиод угаасаа яг тэгээд бас гоё богч юм шүү. За сэлгээ яах юм? Сэлгийн ямар байрлалаар зүгээр юм бэ? Тэг би мэдгүй шүү дээ. Чи яг наад тоонд олчихсоо хэний солимоор байгаа юм гэж бодох. Санчир бол яахгүй юм шүү дээ гарагийн давтчих. Санчир ах уу? Санчир ах сэлгэнээс MVP авч ирсэн юм чаа. Сэлгээр орж байгаа. Окей. Ойлголоо. За одоо актив тоглогчдоос Гараад давхцаж болох уу? Болно шүү дээ хамаагүй шүү дээ. Давхцуулахгүй болчихвол болно. Тэцний хүмүүсийн яригддаггүй хүмүүнийг хэлээд Хоёул давхцуулахгүй л. Хоёул нь актив үлдсэн юм шиг. Би активыг юусоо хэлж байгааг байхгүй. Энэ удаад би бас хэлчихье гэж бодож байна. За би хэлчихв. За тэгье. Болко. Ааха. Батбаяр ах. Зөвхөн Монголын лигээс л сонгож тээ. NBA сонгох гэдэг юм. Батбаяр ах. Гүйгүү. Гадаа тоглож байгаа. Одоо ч заргаад байгаа зөндөө залуучууд байгаа сте. Нэр баясаа юм шүү дээ. Тэ. Батбаяр ах. За 3 дээр ч Эрдэнэ цогтоох. Цогтоох ёо ямар шорцсон. 4 дээр за энэ амар Монгол ах гэж болох юм шүү дээ.
Монх ах байна, Том ах байна, Баясаа ах байна, Цоож ах байна гэд. Анд байгаа шүү дээ. Харин тий амар олон болчоод байдаг. 2 дээр үү? 4 дээр Андах 4 рүү орно гэж үү? анд гэсэн юм уу сая? Ариун болтын андыг яриад байгаа шүү дээ. Андах ч 28 дээр. Ер нь хэцүү л болчиход байна. За тэгэл ялчгүй туршлагатай гээл цоожихыг гээд. Тэгээд 5 дээр кадрах. Кадрах ёо ямар их тагс бэрт. За окей. За засч болно шүү. Засах боломжтой шүү. Яа бүгд дээр нь яа тэр. Яг ер нь аль яг бүгдийг амар яадаг болохоор ингээд амар хүндэлдэг болохоор тэгэл яг тэд яг тулгамдаад яг орж ирснээр хэлчлээ ер нь аль тэгэл. За би өөрийгөө мондөглаа штэ. Би өөрийгөө хэлж. За танихыг. За минийх бол Эрдэнэцогт Баясаа Болко 3 бол автоматар. 4 дээр болохоор яг одоо актив гэхээр би бол Томиг 4 рүү оруулаад 5 дээр би бол декийг тавьчмаар байгаа. Дек. Тий. 5 дээр декийг тавиад сэлгэнээс нь азааг тавьчмаар байгаа байхгүй юу? Декийг сэлгэн гэж үзээд. Би бол тэгж бодож байна. Доор декх татгуулчихад бас хараа зогсож байгаа. Гоё штэ бас. Бялдаа. Тий яг тий бүр дотроо тий дэмжээд амар тий ингээд бүр ингээд огшиж могшсон тий. Тэгээ бүүл гээл байгаа шүү дээ тий. Тэгээ одоо анд цаашгаа хэр сайн тоглохоос шалтгаалаад анд бас уулна орж ирэхээр л байгаа да. Тэгээ энэ 3 эсрэг 3 5 эсрэг 5 салчхаараас хайр юм а тий. Хайрын тоглогчд бүр ингээд ярим болчиход байгаа. Podcast room-ийн хамтрагчаар MFT Forex бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. За тэгэхээр MFT Forex Earth and Crypto Day-г тохиолдуулан traders төгөл хэмээх төслийг санаачилж байна. Тэгэхээр за уг төслийн зорилго бол арилжаачид нэгдэн хамтдаа байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж traders төглийг бүтээхэд оршиж байгаа юм аа. MFT Forex Crypto арилжааны шимтгэлээс олох орлогын 50%-ийг за төсөлд хандивлах ба арилжаач танигч бас энэхүү ногоон алхамд нэгдээсэй хэмээн хүсэж байна. Тэгвэл traders төгөлд хэрхэн нэгдэх вэ? Trading application-д байрших traders төгөл төслийг сонгон өөрийн нэртэй модыг тарих боломжтой. Мөн бидний сошиал хуудас дээр байгаа төслийг өөрийн сошиал хуудасандаа хуваалцсан ч мөн таны оруулж байгаа хувь нэмэр юм шүү. Гэт podcast room-ийн хамтрагчаар MFT Forex бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За санчрээ. За come on man. За яа наа чинь жоохон бодохоор бөөм хүмүүс орж ирэх юм тэгээд юу яач яг одоо лиг тоглож байгаагаас л хэлнэс гадагшаа мадагшаа яг энэ жилийн лиг тоглосон нас өөрийнхөө тавыг бүрдүүлээ гэвэл ол бүчийн байрал дээр ч одоо би сая тэгтээс жижиг хийвэл хийхэр л тий ор хэцүү юм бэ. Fuck. Жижигээ гэхдээ яг айлч байрал руу хөрвдөг байхгүй юу? Тийм ээ. Хоёрлууч орчин, гурлууч орчин заримдаа ингээл offensive rebound авцсан те ингээл лайны шүү тий. Чөтгөр бүр юм. За энэ санчир бүр тэнд гашлаад болохоо байлаа. Гэхдээ над амар их хүн орж ирээд байна энэ ч та. За 5 номер дээр хичил за 5 номер дээр А2 4 номер дээр энэ жил чинь сон байхгүй 4 дээр. Том ахыг зөндөө хэлсэн шүү дээ. За Баясаах. Баясаас яг тасарсан SG-с дээ. Үгүй юу? 4 дээр бас тэгтээ бас 4 дээр ер нь гоё гоё байгаад шүү дээ ер нь. Тийм Баясаахыг 4 дээр яач та. 4 дээр Баясаах, 3 дээр за 3 дээр канигаал хэлж та Батэрх. хоёр дээр өөрийгөө л 2 дээр би яхаа. 3 дээр канига 2 дээр өөрийгөө л хичээд. За 2 дээр сайхан дайрдаг хэрэгтэй. 2 дээр тодлог гэлч та. Сайхан дайрж өгвөл. 1 дээр одоо үлзий болко жижигэ байна. Тийм мэт штэ үлзий 1 дээр. Үлзий. За. Сэлгээ байна уу? За сэлгээч чиг. Сэлгэн том ахыг авч та. За окей. За нэг иймэрхүү. Сонсноо таамаха сэлгээ авчихлаа. Та түкей тоглолдог үстэй. Түкей тоглож байгаад яг нэг тоглогчдын overall юу гарч ирдэ штэ. Overall гарч ирдэ штэ тий. Монгол тоглогчдоос яг overall хийх юм бол
хамгийн олон тал тоглолттой яг дүгээлөө оруулаа гэж бодоход хамгийн өндөр overall-тэй тоглогч Монгол үлдчихсэн юм байх бол Санчрах юм болов. гэхдээ яг одоо тоглож байгаа. Одоо тоглож байгаагаас. Санчрах сая тоглоог үл юу? Гэхдээ Тоглосон л тоглосон л да. Тэг яг эд үшгээ. Баг тэр бизон нэрээ бүр цаасан дээр амар баг байсан шүү дээ. Тэр бүр яг what happened тэр бүр нэрээ. Яа за. Харин Би 5 шинжилчт юм уу? За одоо өнгөрсөн. Одоо зүгээр одоо яг чи энийг гомдоно гэж бодож. Гомдохтой шүү нэг ингээ тоглоход бас жоохон төвөгтэй та бүртгэлж юм уу? Хоорондоо амар тий. Би яг тоглох талаас нь л хараад байна л да. чи солин болнож бүр шинжлэх гээ. Ганцаар нэг юм хийчихсэн. За яах вэ? За яах вэ? Одоо дөрсөн. Одоо яах вэ? За юу ярьчлаа? Overall. Тийм шүү дээ. За overall-оор нь ингэж ихсаах юм бол Монголоос хамгийн өндөр юутай ранктай гарч ирэх тоглогч юм бэ? Цогтах. Инхи ятха. За инхи одоо ягаад ингэ лигээр бодоод байгаа. лигэр бодъё л да. Би бол лигэр гэж асуух гадал байгаа чаавс. Инхи ятыг хасчих чижтэй бүр өөөсө тустай байждаг ч. Mercedes-Benz болон машин гэдэг л. Өстө болоо ярьж байгаа. Энийг хасаарай биз дээ. Хасч мас болд юм уу? Хасаж болно шүү дээ. Миний 5-ыг хасч. Юу энэ яг хасаас. Шинээр эхлэв. Одоо шинээр эхлэе гэж. Одоо гой халдж шүү. За overall ярья. Overall тэр байна. За би хэлчихв. Шиг зөвөрхөн Олон хамгийн олон тал тоглож. Одоо 99-т нь хэмбэл гэсэн үг үстэй тий. За тийм ээ 99-т юм бэ. Би өөрхийгөө бол хэлчихэд өөр шиг та жоохон арай л удаан бодоод байна. Таны хэлхээс шалтгаалаад бас. Яг нэг хүн. За тийм Сэлмиг угаасаа яг ингээд над дээр дөрөөлж дараагийнхаа хариултыг хэлээд их юм. Би юу хэлэхгүй. Жоохон байж байгаад хэлнэ. Сэлмигийн дараа хэлнэ. За би тэгвэл тэ холбоол чинь шийдчихвэл тэ шахуул шахчин тэ хамгаалал хамгаалчин самбраал авчин Клач бол клач. тийм цогтоох юм байна. За Би хэлсэн шүү дээ. хин Цогтоох. хэлчлөө. Тий. Санчир Их байна. Их байна ч. Гэтэ яг юу яахгүй наас тийм амар. Ер нь бол гэхдээ би бол яг яа. чи дэ шинжлэх юм чин дээ. Тоомох амар олон тал санагдчих надад гэхдээ шүдэлттэй самбар доор тоглож чаддаг, плеймейкер хийж чаддаг. Тоомохтой ч марахгүй л дээ. Тоомох юм бол тоомох талбайдыг 5 байрал тавууланд байж чаддаг юм шиг надад. Холбогч хамгаалж чаддаг ш тийм юм чи. Тэгэхээр өөр сонголт хэрэгтэй байхгүй. Тоомохт бол ингээ бүр бид рүү бас хасах юм уу? Респект өгөөд ингээ бүр ингээ одоо ингээ яачлаа штэ энэ ярианы сэдвээс тэ. За Тоомох байхгүй бол тэгэл фэнтези шиг л юм биш үү? Фэнтезигийн ихний сонголтоор хэнийг авах байл юм биш үү? одооны яг тоглож байгаа хэдээс тий. Тэгвэл санчлах. Монголын лиг яг хамгийн анх үзчих үед яг санчрах тэр нэг амар шидэлт хийжсэн юм аа. Харцаг өдлөө, харцгын эсрэг. Бүр тэгэл би ер нь Монголын хэсгийг тухайн үед Монголыг зэрч хардаг байсан. Тэгэл ер нь санчрахыг бүр ингээл дотроо ер нь бол тухайн үед ингээд сагсанд орж ирэл ингээд ер нь бол санчрах ер нь амар хүлэн зөвшөөрөгдсөн байдаг гэсэн шнэ надад. Том санчир хоёртож одоо ярих юм. Тий. Би яг амар сонь тохиолдолд би зүгээр ингээд Монгол сакс максыг үздэг байсан. Тэгэл нэг багтаа яг 14 онд шүү дээ. 14 настай байлаа. Тий 14 настайс. Зүгээр ингээд зургт үзэж байгаа л 50 мэ гэж ясч санжрах зүгээр яг цланаас тайм аваалыг гарч ирэл 45-аас хийчихэл баг. Одоо баг амны ярьсан юм шиг баг. Писта гэл тэгэл гүйж харагдтiin тэгэл тэр шидэлт бол тэгэл амар юм Монголын саксыг бас үзэх болсон шалтгаан байдаг шүү дээ. Би бол тэр өвөр бол бодохоор нэг 3 тоглогч орж ирээд байгаа. Нэг нь бол ялчгүй тоом орж ирээд байгаа. Тэгээ 4 тоглогч юм байна. Тоом орж ирээд байгаа, жижиг орж ирээд байгаа, баясаа орж ирж байгаа, цогтой орж ирж байгаа. Тэгээ бодохоор миний өвөр болоор нэгт нь бол баясаа юм санагдаад байгаа шүү дээ. Яг шидэлттэй, оролттой, өсрэлтэй. тий, яг нөө нэг яг 2K-ийнхаа өвөр болоор бодох юм бол тэр чинь
одоо хурд мурд яриад ирэхэр чинь Томас хурдан болчихж байгаа. Түкийн журмаар яриад байгаа шүү дээ. Монголд амар тэгвэл шийдчихээ. За саяных гэхдээ тэгэл ойлгомжтой. Би яг нэг юм асуумаар байна. Яг үлгэр дүүрээд лавдаг яг Монгол тамирчин хэм бэ? Ер нь л хинээс. Гүбэр хингийн асуу. Хинээс Ер нь бүгднгээс нэг тэгэл хэдүүлээ ингэ. үлгэр дүүрээд авдаг уу? Тий ямар ч байж болно одоо тий талбай гадна эсвэл талбай дээр эсвэл яг юм таалагддаг одоо энэ зан чанарыг дүүрээч одоо дүүрийнхэн чаашаа энэ зан чанарыг илүү хүндэлдэг ч юм уу тий. Миний хувьд бол Сегахыг амар хүндлээд үлгэр дүүрэл авдаг шүү дээ. Яг амар юм зөв хүн шиг санагддаг шүү дээ. Сегахыг юу ч болж исэн яг л нэг л зангараад амар даруухан Хөргөтэй Сегах бүр ингэж Сегах бүр яад ч юусэн юм дургуй урч чаддаг шүү дээ. Ингээл жоох ингээл бидүүл мэлдүүлсэн ч гэсэн яг тэгэл за Сегах юм да. Би бол Декиг гэж хэлнэ. Дек гоё шүү дээ. Би бол Декиг хэвээр хазгайг шиг яхахыг хараагүй. Арай л нэг түн шүү. Би бол ер нь бол бүр Лаалаа гэж. Үлгэр дүүрэл авдаг юмстэй. Би бол Сэдвэг шиг л гэж хэлнэ. Би бол анх секцэнд ороод бэлтгэл хийж эхэлсэн цагаас хойш тэр хүн ингээд ямар зүр тэр үн ингээд нөгөө бэлтгэл сагсан бөмбөгт зориулж байгаа сэтгэл нь амар ер нь бол хүчтэй. Бэлтгэлийг бол бас Сэдвэг тухайд ч ингээд биднэрт 3 цаг 30 минутын бэлтгэл орно. Өөрөө үргэлжлүүлээл шийдэлт хийн тэгэл ингээл өөрийгөө тордж байгаа ингээд бэлтгэл тоглолтондоо бэлтэж байгаа бүх юм ингээл яг тэгж бэлтгэлдээ ингэж ханддаг байсан юмнаас нь би ч гэсэн бас жоохон суралцаад ер нь надад ч гэсэн тэр юмнууд нь амар тусдсан болд шүү дээ. Сэдвэг шин тэр бэлтгэлдээ гаргаж байгаа тэр их энерги тэр их юм надад ч гэсэн бас ингээд одоо ингээд тэмцээн уралдаанд явхад бас Сэдвэг шин бас заа зурхсан маш их тусалдаг. Тийм болохоор Бат дүрч бас үзэтэй шүү те. Би яг дурахыг хэлчихсэн шүү. Үлгэр дүүрэл авдаг дээр би Сэдвэг шиг гэж хэлнэ. Sorry. Дурахыг нөө би авчирж байгаа амар кул санагдаад тий. Одоо ч бас 86 оны хаа тий. 87. Тийм тэгсэн юмнаас ингээд баг манинтийн үеийн залууч юм шигтэй амар юм. Хувцалт интернээс амар залуудагтай. Тэгснэ ингээд жоохон юм бол би бол дурах туртай. Тэгэд сая санчрыг яхад APC ихний жилийн коуч Сэдвэг шийсэн. Бас бэлтгэл бас амар орд юм лээ. Би чи ерөөсөө Сэдвэг төр байж үзээгүй. Тэгэл яг APC коуч болж байсан. Тэгэл яг бэлтгэл ихэд тэгэл бас амар стресстэй байсан шүү дээ. 2 цаг тэгэл зогсолтгүй ингээл бүр ингээл алуулж байгаа юм чи. Леброн Броны хоёроос өмнө Сэдвэг төгөлдөр хоёр гарч байгаа үстэй. APC нас нэлээ түүхтэй болоо. Инхи одыг хүртэл тоглолцсон үстэй. Йоо тэр бас амар те. Тийм шүү дээ. Яаж ордон бас нэг дүүрдэггүйсэн юм аа. Тэгэл яг майк ирнэгээл яг ийм шуум гаргацсан. Тэгсэн чи тэгэл бүр ингээл ордонгийн газар юу болоод байгаа юм бэ? Бүр тэр арын алган дээр ингээ бүр нэг юм халаан болж байгаа юм чи бүр яг. Оюун санааны төвлөрлийг сайжруулж бие бэлтрийн чирэг байдлыг дэмждэг. Та өдөрт нэгийг уусан байхад таныг тэр өдрийн туршид сэргэг байхад туслах болно. Намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. Тэр одоо нэг SCF гэдэг байсан шүү дээ. SCF-с бас айгу гой сагсчид гарч ирсэн. Тэгээ тэрэн шиг одоо яг тийм SCF шиг тоглогч чинээр гаргаж байгаа тийм ундраг газар байна уу? Тэр Мотун гэдэг. Тий, азаа гарч ирсэн. Тэгээ одоо нөгөө United-ийн хэн байгаа шүү дээ. Rookie те. Оо. Ивэлттэй тий. Тэгэд өөр бас нэг бак залуу байт юм аа. Тэгтээ лиг дээр байхгүй гэсэн. Холбогч гэдэг амар том нүдтэй. Нэрийн сандгүй. Одоо хандгалт юм. Оюутны лиг байна уу эсвэл ямар ч гэсэн нэг газар бол байгаа. Тэгтээ хаа нэгдгийг нь бол мэдэхгүй байна. За хэдүүлээ дараа жилийн түүл гэрэг контрактын тухай ярьцгаая. За дараа жил яах чинь SJ-тэй байх гэж байна уу? Яах гэж байна да? Зайна гэж зайсангаас сатаа өстэй. Яа чи та бүгд энэ үгээр байна. Хамт шүү. Бодлууд өөрчлөгдөг байгаа. Яг бүрэлдэхүүн дээр авах байна. багтаа сэтгэл хангалуун байна уу да? Цалин мөнгө нь гайгүй юу дээ гэж ярих уу яах уу яамаар байна одоо. Би яг тэр талаас ингээд хараад бодоод үзсээр яг тэгж харагдаж байгаа бол надад бол яг бид нар ингээд
бас дэлхийд байхгүй юм гээд ялагдаж байгаа шүү дээ. Бас ингэ ялагдаж байгаа шүү дээ. Түүхтэй ингээд дэлхийд байгаа шүү дээ наач. Ийм амар юм хийж ингэж ялагдаад бид нар ингээнээсээ за энийг Энийг бол асахгүй шүү. арай өөрөөр ярьчаа за. Гоо энийг бол асахгүй шүү. За. Бид нар чи ингэ дэлхийд хоёр. Би уус олчод байгаа шүү. За. Ер нь бол бас 3 надаас эргэж ирээд ялагдсан байгаа. Тэгээд ийм нөхцөлд ер нь бид нар ингээ бас тарж бутраад ингээд бага орхих юм уу иймэрхүү юм бити байгаасаа гэж ер нь бас бодож байна. Энэ нөхцөл дээр нь улам бүр хүчтэй эргэж ирээсэ тий. Багаараа бүр яг ингэж алдаж чадсан юм чинь чаддаг гэдгээ ингээ багаараа харуулах юмсан гэдгийг л ер нь хүсэж чинь багаас амар багаараа тэгээд ер нь бол Яач баа. Яг нэг алдаж чаддаг юм чинь гэдэг. одоо ингээл алдсан юм чинь тэгэл чадж үзүүлээ л гэж би өөрөө бодож байгаа ер нь л багаараа тэгээд багаараа гоё цул угаасаа. Энэ юмаа ингээд эпс чи ингээд 3-0 ялагдсан юм чинь ингээд энэ жил бүр ингэ явж байна харин ийм байна гэх хүмүүсийг тэгээ бүр тэгтэл нь бүр ингээд хичээгээсээ багаараа тэгээ багаараа битээ ер нь ирч яваасаа л гэж бодож байна. Улам бүр хүчтэй ирээд хүчтэй дайралт өгье л гэж бодож байгаа би бол. Тэгэхээр зөвхөн Монгол тоглогчтой шүү дээ тий. Легонрууд л угаасаа өөрчлөгдөн шүү дээ тий. Гүн болов? Крис ирч мадгүй юм шиг сториг явуулсан. Гэтэ угаасаа тэгээд яг тэр чинь угаасаа юм ингээл халуун дээр ингээл яад штэ. Угаасаа хэдэн сарын дараа мартах ч юм уу тий. Тэр үндний юм өөр санал ирлээ л бол тэгэл бас бодож үзэл. Тэр өдрийн л бодлох тий. Хагасаа нэ л бодсон. Тэгэл хүчтэй иргэнэлт бүр хийя гэж багийнхандаа л хэлээд таастаа. Санчич одоо гэрээ хизээд босох юм. Дууссан гэж Дууссан. Би одоохондоо угаасаа 1 жилээр гэрээгээ явсан байгаа. За. 8 сар дуусах юм шүү дээ. Тэгээ одоо эн чинь угаасаа нээлттэй болцсон юм зү. Тэ тэр миний гэрээ зэд босч байгаа. Угаасаа бүр ингээд төмөнд нээлттэй үсттэй тий. Төмөндөн чааш энэ ер нь яг нэг нуугаад ах юм бол биш тий. Битээс дийлэх нь ч бас тийм юм шиг юм аа тий. Ер нь одоо нэг бас нуухаар нь баг болцсон тий. Ер нь бас жоохон болгон дээр очиж яриа шаа. Уу амархан шүү дээ. Нэг хүнд очиод хэлэнгүүд нөгөөх нь тэгэл тийш тийшээ гээд тараагаад. Хүмүүс ч гэсэн амар юм асуудаг болсон. Ингээд уулзаал нэг 5-3 өсөлөө явж за хидэг авч ийн гэл. Тэр нэг жоохон хэцүү асуулт. Харин тийм. За яаж танах цэлэнгаа тавьж ийн гэл. Хүн болгонд игдэж шүү дээ. Наа чи нуух боломжгүй нь жишээлбэл сонирхолтой одоо доороос нөө 2 баг гарч ирж байгаа шүү дээ. Тэр багууд ч одоо тэгэл нөө фри эйжентүүдийг хайж байгаа шүү дээ. Тэгэл одоо санчирсуул байгаа юм бэлээ гэдэг яриа гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр нэх наа чи нууя гэдэг чи нууж чадахгүй хөө. Тэгэхээр нэг тэр сагсчдын цалин ер нь тийм жоохон сонирхолтой л байдаг байх. Ингийн хүмүүс мэдхэд ер нь тэгэл голцоо мэдхийг хүсэл байдаг байх. Зөө окей. За мөгийн явах гэж байна. Миний хувьд бол санчиртай адилхан. За эргэжил тэгэл багаараа хүчтэй орж ирэхийг л хүсэж чинь тэгээ явхан байхгүй л үдээл гэж бодож штеп. Ажигдаг өдрөө бөөндөө амар үлдээ гэж гисэн штеп цэлмгээ. Тэгсэн. За цэлмэг яах гэж байна. Минийх 8 сар дуусна. Би ер нь тэр болтных ямар гэнэ. Юм ямар гэнэ юм. Окей. Одоо ер нь л яг сакс дууссан яг ингээд өөр юм хийх. Одоо өдрөл сарууд тийм ингээд нуруу энтрэ эмчлэх. Хэдээс өөр юм бол нэлээд хэд юм төлөвлөсөн. Төлөвлөх гэж өөр юм хийж үзье гэж бодож байгаа ер нь. Цээ бас нэг жоохон үлдэн гэж бас яг хэлэхгүй байх шүү те. Үлдэн ч ихгүй, яван ч ихгүй яг нэг голоор нь хэлчих яг нэг юм хэлэлтэй. Бүрэн юм. Тодорхой юм хэлэлтэй яг. Харин тодорхой юм хэлчихлээ шүү дээ. 8 сард гэрээ чин дуусгаар яг яах юм? 8 сард хэлье. За, наа чи гоё яриад байж тий. 8 сард нь л хэлье тий. За окей. Тийм байж болно шүү дээ. Угаасаа тэрэн дээр зүгээр шүү дээ. Дараа жил Тэнгисийн иргэд орох юм уу? Дараа жилээ. Тий. Үгүй ододтой бүжиглээд орно шүү дээ. Ододтой бүжиглээд орох юм байна шүү дээ. Үгүй ямар ч бүжгийн авьяас хэсэл аахгүй. За маш их баярлалаа. Тэгээ ерөнхий подкаст маань өндөрлөх тал руу орж ийн. Тэгээд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн SJP-ийн тамирчидаа маш их баярлалаа. Тэгээд
тухтай байж чадуу, ярих гэсэн зүйлээ ярьж чадуу. Ер нь подкаст маань та бүхэн таалагдуу. Ерөнхийдөө яг ярих гэсэн юм уу да ярьчлаа дөө. Гоё нөө гоё. Тэгээ нэг юм л чи одоо ингээд зарим зүйл төр ингээд нэг амар битгий яваасаа л гэж үзэж байна. Шүүгээсээ тий. Бити үзэн гэд манад хэлмгийг. Үгүй наад дээр яваагүй бид хэдийн ярианууд тий зарим нь ингээд тийм энэ яг тий. Тий ингээд яг буруугаар битгий бодороо ингээд зарим зүйл нь маад тэгээ зарим зүйл нь ер нь л тэгээд ойлгож байна. Тэгээ би ойлгоод яхаа одоо үзэж байгаа хүмүүс л ойлгох хэрэгтэй те гол нь. Юу гэж зэлэл зүрм бэ? Зүр зарим яриа болмаа хин нэг яах буруутгаагүй те хин нэг буруутгаагүй бас тэгээд яг гой баланслж хүлээж аваарай те. Ер нь л шүүлтүртэй. Үгүй бас ингээд үгүй хил аманд ингээд ярьсан юмд орогдно гэдэг чинь өөр айгүй хэцүү шүү дээ. Тэрээс юм ярихгүй байгаа дах ч бас хайшин те. Тэгээ энэ гол нь нэг энэ хүн ингэж бодож гин энэ хүн гэхдээ над шиг бодох ёстой гэдэг бодлол хайчих хэрэгтэй байхгүй тий. Заавал одоо зарим нэг цэлмэг битэрийн бодол яг ингээд нэг өнцгөөс байх албагүй шүү дээ. Бид нар чи өөр гэрт өссөн өөр хүмүүс юм чинь угаасаа л өөр бодно. Тэгээд энэ яг над шиг л бодох ёстой гэдэг бодлоо л хайчихаарай манайхаа гэж бодож байгаа шүү. За өөр миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл юу байна? Саяных төр нэмээд хэлчихээ тэгэл би дуурчсан гоё нэг гүнзгийрлүү тэгэл гоё хөнгөн. Бас инээд маягаар л асагсаа тэгэл ярьлаа. Ер нь мэдээж хэрэг тоглолтод очтой хүн туссан тэгэл ингэж инээлдэн байрна л бас ингээл яг гаднаа маазж байгаа гэсэн тэгээд дотроо тэгэл мэдээж нэг хар нүх байгаа шүү дээ. Мэдээж хэрэг дотроо бол тэгээд бас их юм бодож явнаа тэгээд дэлхийн нүх шүү дээ бас. Яг хөө тэгэл хүчтэй эргэлтэл хийх хүсэлтэй л энэ да тэгээд. Окей. За маш их баярлалаа. Тэгээд амжилт үсэе. Тэгээ юу ч хийсэн. Тэгээд ирэх жил хэн ямар багаас яаж тоглох нь бол хамааралгүйгээр гол нь яг гой хүмүүсийнхаа саксныхаа карьерийг гой хөгжүүлээд өөртөө гой дэвшилт хийгээрэй л гэж хүсэе да. Тэгээд бэртэл гэмтэлгүй эрүүл байгаад ирэх удирлуудад нь сагсан бөмбөгийн амжилтад нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөдөө. Өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлаа. За маш их баярлалаа үзэгчдээ. Подкаст руу мэнд хүрээд өндөрлөж байна. Тэгээ манай удаагийн дугаарт нь SJ-ийн Санчир Мөки Согнёс. За би тэгж хэлэхгүй шүү. Санчир Мөкиг за мөнх хоёр. За манай Санчир мөнх хоёр тэгээд цэлмэг 3 оролцлоо. Тэгээд яг багийн хамаарлын хувьд бол SJ-ийнхэн байлаа. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд их дугаараараа эргээд уулзцгаая. Power by Airplane аялыг хөгжөөрөд явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг Bacchus brand, MFT Forex, Oxbar Simple Zelle application мөн IM Motors бид бүхэнтэй энэ удаад хамтарч ажилласан бол Nutri-Day бас хамтарч ажилласан байгаа. Ингээд их дугаараараа эргээд уулзцгаая. Bye bye. Подкастаас ч юм шиг орж ирж байна. Байх сонсдог. Өөр зуралцсан ахтай баярлаа. Баярлаа. За зураг авах шүү. Powered by Airplane. Аялын хөгжи. Подкаст румын хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. IM Motors. I am what I am. Nutri-Day Mongolia. Simple Zelle application. MFT Forex. Oxbar